Галаридын цаг. Улс төр нийгмийн эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт та нөлөө бүхий эрхэм манлайлагч нь мөн үү? Тэгвэл Галаридын цагаар хамтдаа анализ хийж зөв гарцыг эрэлхийлье. Сайн байцгаана өрхөн хүнд үзэгчдээ Молор телевизийн Галаридын цаг ээлжид дугаараа эхлүүлж байна. Энэ удаагийн дугаарын маань зочин Монгол түмний сайн мэдэх бидний эрдэмт их хүмүүний хойд дүрхэгддэг заваад амдан эренбүүчи гэгэнтэн байгаа юм аа. Тэгэхээр таны энэ үтшин амлан альтгая. Тэгэхээр өнөөдөр яг энэ бурхны шашныг дахин сэргэн мандалтын үе маань монголчуудын хувьд бас өвөрмөц дүр зурагтай байгаа гэж би хөөдөө хараад байгаа юм. Тухайлх юм бол олон шашны үе дээрээс нь мэдээж буддын шашин өөрөө тодорхой хэмжээнд хурдтай хөгжиж байгаа. Шүтх хүчрэх эрхчлөө мөн нээлттэй болоод байгаа гэвчлэн 20 хэдэн жилийн түүх байна. Зэрэгцээ олон шашнууд бий боллоо. Мөн одоо Монголын олон хотгот төвлөгөөдийн хойд дүрүүдийг тодруулж байна. Энэ их хөдөлгөөнд дундаас харж явахт нэг юм сүүлийн үед анхааралтай байгаа юм л да. Тэр нь юу гэхээр манаас өсөгтнүүд үзэгчд маань ч гэсэн бас сонирхож байгаа байх. Шүгдэн гэдэг сахиусан тухай яриа сүүлийн үед гарч эхэллээ. Энэ дээр далаа лам хорсон юм гинлээ. Монголчуудын язгуурын сахиусан юм гинлээ. Далаа лам хорчихсон учраас болохгүй. Ерөөсөө энийг шүтэх юм бол болохоо болчдөг юм гинлээ гэдэг ч юм уу. Учир нь олдохгүй юм яриа хөрөх байгаа учраас та нэг түүхэн талаас нь анхудаа хаана бий болсон юм? Ягаад сахиус ямар учиртай сахиустай юм? Ягаад монголчууд одоо энэ шүгдэн гэдэг сахиусыг ингэж сонирхоод байгаа юм гэдэг талаас нь ярьж өгөхгүй юу? Ер нь бол Монгол оронд бурхны шажин 3 үе дэлгэрсэн. Эрт үеийн дэлгэрэлт, дунд үеийн дэлгэрэлт, хойч үеийн дэлгэрэлт гэж 3 дэлгэрэлт гарсан. Тэр дэлгэрэлтийн тухай бол түүхчид эрдэмтэд ерөнхий одоо мэдлэгтэй оюун төгс хүмүүс бол бүгдээрээ мэдж байгаа. Тэгээд энэ сүүлийн дэлгэрэлт бол одоо Алтан хааны үеэс Монгол оронд шарын шажин дэлгэрсэн гэдэг. Ер нь яг шарын шажны үүд хаалгыг бол тэр Алтан ургийн нэг ноёны хүү тэр нээж тойн гэж байсан. Тэр нээж тойн бол нээсэн гэж үздэг. Гэхдээ тэр нээж тойны намтрыг бол олон зууны турш нэлээд хаагдмал байлгасан байлээ. Одоо ер нь нэг энэ түүхэнд гарсан 2 том ламны намтрыг их хаагдмал байлгасан. Нэг нь бол нээжтэй, нөгөөх нь тэр Цаян жамц лам юм 6 дугаар далаа лам Цаян жамц. Тэрний намтрыг бас их хаагдмал байлгасан. Тэр үед их хориотой мэйгтэй. Тэр нээжтэйний намтрыг бас тэр үед бас их хаагдмал байлгаж ирсэн. Тэр нь бол тухайн үеийн улс төртэй холбоотой баг. Бүр одоо хаагаад орхицсон тэрийг одоо мэрэгдүүдч нэг хайхтар хөнддгөө нэг юм байсан бол энэ дөрж өгдөн сахиусны дээд дүрийн тухай. Тэгээ сүүлийн үед бол энийг нэлээд тийм буруу шаах, доромжлох тийм хэлбэрээр одоо ингэ ярьж байна л да. Энэ тэмдэг. Тэгээ уг гарвал нь гэхэлэр тэр сүүлийн дэлгэрэлт гол одоо тэр Алтан хааны үед ерөнхийдөө одоо төрийн хэмжээнд, улс төмний хэмжээнд шарын шажны хүлээн зөвшөөрөөд Монгол залаад Автаасан хаан бүгдээрээ оролцоцгоосон. Тэр үед бол Автаасан хаан, тэр Алтангигийн хаан, тэгээд ийшээгээ Манжин Нурхаач Баатар тэднээсийн үед бол энэ шарын шажин бол ер нь энэ зүүн далаа хүртэл ер нь ингээд дэлгэрж эхэлсэн гэж. Тэгээ тэр үед бол одоо Содон жамслам 3 дугаар дүр тэр Гиндэн дүү ламын хойд дүр юм. Гиндэн дүү лам, тэгээ Гиндэн жамц, тэгээ Содон жамц гэж. Энэ 3 ламын тэр Гиндэн дүү анхны дүр нь болохоор зэрэг богд 100% одоо таалын шавнырын нэг юм байна. Тэгээд ингээд одоо 3 дахь дүр Содон жамц ламыг төвдөд одоо маш их эрдэм чадлаар алдаршаад яруу алдар түгээд ирэх магцаанд монголчууд бол залсан. Тэгээд тэрний тухай бол нарийн түүх тэрийг их наривчлаад ирв. Тэгээ ингээд ламыг залаад далаа лам гэдэг цолыг тэр үед өргөсөн байна. Очир дарингийн одоо хамгийн айлгч очир дарингийн гэж одоо өргөмжлөөд тэгээ цол нь бол одоо далаа лам гэж. Одоо далаа шиг их эрдэмтэй агуу хожим нинжин сэтгэлтэй гэдэг үүднээс л өргөсөн. Ийм Алтангигийн хаанд ч гэсэн бас хүчний хүрдэн эргүүлэгч Чакравардын хаан гэж бас цолоос өргөсөн байт юм л. Тэгээ ер нь далаа лам гэдэг яруу алдар одоо хүртлийн дэлхий дээр энэ далаа лам гэдгийг мэдэхгүй хүн байхгүй. Тэгээ тэгсний ач одоо тус бол ерөнхий тэр үед бас гарч л дээ.
Тэгээ ингээд 3 дугаар далаалан бол Монголд шарын шашныг дэлгэрүүлээд Монгол таал төгссөн. Тэгээ Монгол таал төгсөөд тэр 4-р далаалан тодруулах ажил одоо явагдана да. Тэр үед чинь ягаад гэвэл лам нарын хойд төрийг залах ёс уламжлал тэр үед их чухал ач холбогдолтой байсан учраас тэгээ тэр Ямдан Ямц гэж 4-р далаалан бол Монголоос тодорсон. Алтан гэгийн хааны тэр ач хүү тэрийг бол одоо бидгээд ер нь бол хүмүүс мэдж байгаа. Оюун мэдлэгтэй хүмүүс бүгдээрээ мэдж байгаа. Энийг айхтар их нурших хэрэггүй юм. Ер нь бол тэр Ямдан Ямцыг Монгол залаад тэгээ төвд рүү бол хүлээн зөвшөөрөхгүй их удсан юм бил. Ямдан Ямц ламыг тэгээд бараг 27 хүрээд төвдөд залагдаад нэг жил болоогүй таал төгссөн. Тэгээд тэр таал төгссөн талаар бол одоо үеийн төвдөд ч энийг ярих дургүй, бичигч дургүй. Зүгээр Монголын өвгөн лам нар, Монголын өвгөн багш нар одоо бидний багш нар бол энийг бол ярьж бидэнд ярьж өгч одоо айлдажсэн. Тэгээ ер нь бол бас энэ тэмдгийн хуучны судар бичгт бол ганц нэг гарч ирдэг. Энэ бол яасан гэхэлэр зэрэг төвдөд уулаасаа тэр одоо Монголоос далаа ламыг залчихлаар ер нь бол улс төрийн эрх ашиг их хөндөгдөж ийн л гэж үтсэн шиг байна. Тэгээ ялангуяа л тэгэж. Тэрнээс биш эрдэм чадлын хувьд бол гайхаж биширж исэн гэдэг. Тэгээ эрдэм чадал нь одоо Монголоос одоо төмөд хошуу тэр нутагаас бүр Монгол өвөр Монгол одоо өвөр Монголын хошууд Монголын хошууд тэндээс эрдэм чадал нь дуурсагдаад ирэхлээр яалтчгүй Сэра Брэвэн гандан гэж 3 их суур хэдийн лам нар тэгээ ласын одоо мэрэгдүүд бүгдээ ярилцаад тэр үеийн бас одоо улс төрийн нэг зөвшөөрүүлэх ажлыг тэр хажуугийн совин бас хийсэн гэдэг. Хуучин одоо тэр Содном Жамц ламын шадар лам нь хийсэн гэж хэлдэг. Тэгээ очиод яаж бүрлсэн гэж ярьдгүй гэхэлэр зэрэг нэг жил орчин болоод чи Монгол одоо Монгол лам сүүлэнд их туртай. Монгол хүн жин сүүл идгээд сүүлээр л одоо шахаад одоо юу өтгцэн гэж хэлдэг. Одоо бүрлэгцэн. Одоо хоньны сүүл хоолоор ингээд битүүж ихэд бүрлэгчгүй. Тэгээ тэр үед бол бас дайн гарсан гэдэг юм бас нэлээ. Энэ монголчууд төвдийн хооронд тэгээд энэ дөрөвдүүдийг бас ойртуудыг бас их ашигласан шиг байгаа. Тэр дайнд. Тэгээ тэр үед нэг дуу гарсан. Тэр дуугаар сүлд гарсан дуу. Тэгээ тэр үед бол бас их монголчууд бол тэрэнд бас зүгээр байгаагүй юм байл. Ерөнхий бас цэрэг дайны аюул замлагийг тэр одоо зөндөө юм болсон тэр үед бол. Гэхдээ тэр үеийн яг одоо энэ эдрэтэй юмнууд бол энэ тэмдгийн түүхээс ингээд ухаад үзэхлээр зэрэг одоо энэ нөгөө ер нь харагдана л да. Тэгээ тэрийг бол одоо бичсэн ч хүмүүс ч бас байгаа л да. Ер нь бол. Тэгээ тэр тийм юм. Одоо шууд бидэхэд ерөнхий нэг ойлголт өгөхийн тулд ерөнхийдөө цөм явах хэрэгтэй болоод энэ яриа. Хэрвээ ингээд дэлгэрүүлэх юм бол эн чинь ингээд бүр маш олон өргөн энэ агуулгатай юм болоо явчихна. Тэгээ ингээд яасан бэ гэхээр зэрэг монголчууд дахиад 5 дугаар өвдгийг тодруулах ажилд бас хамгийн их анхаарал тавьсан. Тэгээ монголчууд одоо 4-р далаа ламыг бүрлэгч одоо бүрлэг тэрийг бол одоо ч гэсэн төвдийн түүхэнд юу гэж тэмдэглэдэг гэхээр тулан өвчнөр одоо нас нөхцөн гэж хэлдэг. Тэгээ тэр бол одоо ч гэсэн жоохон тийм битүүхэн. Тэгээ яагаад ч хүлээн зөвшөөрөхгүй тэр үтхийн үйл ер нь төвдөд одоо боловсрол төгс эзэмсэн лам нарыг хариулдаггүй байсан. Тэгээ тэр барьерээ дамцаг дөрж хам номхон авгаан хайдгаа энэ чинь дандаа зүгтэж гарч ирсэн лам нар байхгүй. Наашны явуулдаггүй. Тэгээд бас за яг ингээс салбарлаа ярих юм бол заваад мөнгөж гисэн багш нараасаа гуйгаад би ер нь лас тэгээд тэр Сэра Брэвэн гандан 3 их суур хийдийг нэг очиж эргэл мөргөлөр нэг үзмээр байна гэсэн. Чи очиж бол сайн чадна, ирж бол чадахгүй гэж хэлсэн гэсэн. Тэгээд очиж чадаагүй. Тийм их одоо цаана эн чинь бол бидхэд шууд одоо дүгнэлт хийгээд юм ингэж хэлж чад болохгүй л дээ. Түүхэнд одоо гаргалгаа жоохон хийхээс биш дүгнэлт хийж өрөөсөө болохгүй нөө. Одоо багш нар өвгөн багш нарын сургасан юм л да. Энэ бол та нар түүхэн дүгнэлт хийх нь битгий хэл хувь хүнд дүгнэлт хийж болохгүй. Тийм. Таамаг
болон гаргалгаа бас хийж болно. Тэр гаргалгаа таамагуд бол дандаа бодит архивын бичиг, хуучин данс эхмэлүүд, түүх шестер, хуучны ном судраас. Тэгэхээр зэрэг ингээд 5 дугаар Далай ламын ажил их өрнөнөд тэр үед бол одоо төвдөд Банчин богд бол шарын шажныг ингээд барьж ирсэн. Шарын шажин ер нь төвдөд хамгийн нөлөөтэй. Тэгээд энэ Гүүш хааны цэрэг Гүүш хаан энэ төр орсон ч бол Банчин богдын нөлөөгөөр орсон юм. Тэгээд тэр үед бол одоо төвдийн засгийнхан тийм үү? Төвдийн засгийнхан одоо Гүүш хааныхан ч бол төвдийн 13 ширээ 3 аймаг гэж байдаг. 13 ширээ 3 аймаг тэгэрж үсэн гэж одоо 13 ширээ тэгээд хам амдаа үйзэн гэж хам амдаа үйзэн 3 том хуваадаг. 3 том аймагт хуваадаг. Дотроо тэр үйзэнд бол 13 ширээ гэж бас бий. Тэднээсийг бүгдийг аваад Банчин богдод өргөсөн. Өргөж явах үеэлдээ тэр. Тэгээ Банчин богд бол тэр үед таалаагүй. Тэр үед бол ойр монголчууд ерөнхийдөө төвдийн засгийг ерөнхийдөө барьж ирсэн үе. Тэгээ тэр одоо барьж эхэлж ирсэн үе. Тэгээ тэр үед болохоор зэрэг одоо 5 дугаар Далай ламын хой дөрвийг тодруулахад төвдийн хуучин язгуурт нөө төвдийн улс төрчид маш их оролцсон байлээ. Тэгээ нэг улааны шажинтай, нэг маавын шажинтай одоо айлаас тэр Лувсан жамц ламыг тодруулсан юм. Тэгээд тэр үед бас Банчин Сономдаагийн одоо тэр Банчин Сономдаагийн дагваас хойш бас хэд хэдэн дүр яваад тэр Бүлгүү давгиж анцсан ламыг тодруулсан. Энэ хоорондоо бол нэг 2 жилийн зөрөөтэй тийм одоо лам хувилгаан хүүхдүүд тодруулаад тэгээ тэр хувилгаан хүүхдүүд бол тэр эгэлгүй л байж л дээ. Ер нь бол эгэлгүй хувилал эгэлгүй. Тэгээд монголчууд болохоор зэрэг манай Далай лам бол энэ Бүлгүү давгиж анцсан. Төвдүүд бол энийг тодруулдаг юм байгаа зү. Тэгээд тэр Бүлгүү давгиж анцсан ламыг тэр үед монголчууд тэтгэж эхэлсэн юм байл. Тэгээ Багдад Монголын цэргийн хуарамд энэ төр амьдарч ирсэн өөрийнх нь тэмдэглэл, түүх, хуучны судар бүгд бий л дээ. Тэгээ тэр Багдад тэр цэргийн хуарамд амьдрах болсон шалтгаан энэ төр их тийм сонин түүх бий. Хэрвээ уншаад үзэх юм бол хажууд нь тийм адал явдалтай сонирхолтой киноноос ч илүү сонин тийм гоё. Тэгээ тэр үед бол монголчууд тэгээ дэмжиж тэгээ яваанда тэр 2 хүүхэд чи өсөж торнод 90 цент одоо хүрнэ. Одоо хүний зэрэгт хүрнэ. 90 цент хүрнэ. Ламын зэрэгт хүрнэ шүү дээ. Тэгээд ирхэн багцаанд бол тэр Бүлгүү давгиж анцлаа маш их алдарсан. Илүү алдартай болоод 5 дугаар Далай лам бол тэр Банчин богдод өргөсөн төвдийн 13 ширээ 3 аймаг одоо нутгийг бол эрхшээх тэр одоо хаан ширээний суудлыг 5 дугаар Далай ламд өгүүлүүлсэн байхгүй төвдийн эрх баригч тэр үед ярьж байгаад тэр өөрөө ч гэсэн ер нь бас улс төрд өөрийн гэсэн сонирхол бас байсан шиг байна. Тэр өөрийнх нь гэхдээ тэр бол нарийн ярих юм бол эн чинь өөрийнх нь дугуулаа гойсон гэд Тэнгэрийн хэв торгон хэв торог гэсэн дугуулаа гэдэг хэв торог гэдэг өөрийнх нь намтар бий л дээ. Гэхдээ сүүлийн үед бол их засвар орсон гинлээ. Тий. Тэр намтрууд одоо өөрийнх нь сүм тэрний тухай хэлээ сүүлд ярина. Тэгээ ингээд яасан гэхээр 5 дугаар Далай лам бол төвдийн хаанаар өргөмжлөгдөд тэр үеэс одоо Гандан поврон гэж үүссэн. Төвдийн засгийн газар Гандан поврон одоо энэ 59 он хүртэл оршсон. Тэр засаг тэр үед үүссэн. Тэгээд тэр хоёр хоёулаа Бревен хийдийн лам нар юм бэ. Одоо 3 их суур хийдийн тэр Бревен хийдийн хоёулаа Бревенд ном үцэцгээсэн. Тэгээд тэнд бол 2 ордонтой Бүлгүү давгиж анцсан ламын ордон 5 дугаарын ордон одоо 5 дугаар Далай лам. Тэгээ тэр 2 ордон хүртэл юу гэж нэрлэжсэн гэхээр дээд ордон, доод ордон гэж. Дээд ордон хэний ордон бэ гэхээр зэрэг Бүлгүү давгиж анцсан ламын ордон. Тийм тэр одоо монголчуудын дэмжижсэн. Энэ 2 ламыг хоёулын энэ Банчин Чожиж анцсан богд тодруулсан. Одоо өндөргөний багш шүү дээ. Банчин Чожиж анцсан богд гэдэг бол бидгэд
өндөргийн багш гэж ойлгочихлоор шууд төсөөлөл буучаад энэ нэг үед амьдарч ирсэн хүмүүс өндөргийн банчин чөжиж анцсан богд за энэ бүрлгүүд авж анцсан гэж ярьж байгаа. Энэ бүрлгүүд авж анцсан бол одоо ингээ гарна. Тэгээ 5 дугаар далаалам энэ одоо энэ түүхэнд нэр нь бол одоо Манж Монгол хятад энэ төвд одоо ерөнхийн энэ дорн дахин тэр үед одоо донслогож ирсэн түүхэнд энэ лам нарын орол одоо нөлөө энэ лам нарын одоо нэр гарахгүй юм уг нь байхгүй. Зүгээр сүүлийн үед л зарим нэгэн дарахын дараа зарим нэгэн тоолохын тоолгоод байгаа болохоос ш. Нэг үед нэг цаг үе. Тийм. Тэгээ ингээд тэр ламын нэр алдар бүр газар бүхэн түгээд ямар сайндаа ингэдэг байсан гэж байгаа. Монголын мөргөлчдийн цуваа бүрлүүд авж ансан ламын ордонд тасардаггүй. Тэмээн жингэр. Тэгээд Монголын өргөсөн өргөлчдийн өргөл нь одоо мөргөлчдийн өргөл нь тэр хашаандаа багтдаггүй байсан гэж. Ер нь монголчууд их сүжигтэй. Одоо ласад очиод одоо ч гэсэн очиод үтсэн тэр сувраг шүтэн ихэнх юм дандаа Монголын өргөл гэдэг нь зөндөө харагдана. Жишээ нь хөөрг гэдэг зүйлийг бол монголчууд манжчууд л хэрглэж авсан. Тэр үед ер нь энэ хятад төвдүүд нь хэрглэж байгааг. Тэгэд одоо тэр хөөрг эрдэнийн хөөргөн шигтгэе гэхэд л тэр 5 дугаар далай ламын алтан суврагын тэр битүү шигтгээтэй. Зүгээр гих жишээтэй. Зүгээр тэр одоо үеийн бид хэдийн төсөөлж байгаа шиг биш. Тэр монголчууд ер нь ямар ч айхтар нүнжигтэй, ямар ч айхтар их сүжигтэй тийм хүмүүс байсан ер нь тэр гайхамшигт. Тэгээ тэр одоо монголчуудын мөргөлийн цуваа тасардаггүй. Тэгэхээр одоо тэр 5 дугаар далай лам бол өөрөө бол номын хүн мэдээж тэр улс төрийг барьж байгаа ч гэсэн өөрөө номын хүн учраас тийм элдв янзын атаархал юм уу элдв янзын тийм баг шилдэр болдор зан юу гэж гарах. Тэр эргэн тойрны дэсрэг гэж байгаа. Одоо дэсрэгдүүд тэр дараалан гарч ирсэн дэсрэгдүүд би тэр эргэн тойрны шавнар одоо бараа болгочод тэднээсээ атаархлыг бол тэр үеэс их төрүүлсэн юм байна. Тэгвэл тийм хэмжээнд хүртэл бүрлгүүд авж ансан лам бас их зовлон үтсэн байдаг. Тэр өөрийнх нь намтарт бол. Тэгээ ингээд сүүлдээ тэр ламын одоо эрдэм чадал яруу алдлар ингээ жил их тусам алдаршаад ирэхлээр зэрэг одоо төвдөд бол лас молом гэж маш том хурал болдог. Лас молом гэдэг нь ласын их ерөөл. Тэр нь цагаан сарын 15 хоног одоо чоймбрилж байгаа буюу бурхан багшийн ирээд хувилгаан үзүүлсэн 15 хоногийн ерөөл урдаг. Тэгээ тэр хуралд бол ерөөсөө хэдэн түмэн лам чуулдаг. Тэр лас хот бол ерөөсөө ингээд улаан шараагалаг ингээ болчдөг гэж байгаа. Одоо энэ ном зохиол дээр ч гэсэн тэгж дүрсэлсэн дүрслэлүүд зөндөө байдаг юм билээ. Тэгээ тэр үед тэгдэг байсан гэж. Тэгээ тэр одоо үед бол ерөнхийдөө гандан поврон гэдэг бол шарын шажин төвдөд хамгийн нөлөөтэй байсан үе. Тэгээ тэр үеэс. Тэгээ тэр үед бол одоо бүрлгүүд авж ансан ламч заларна 5 дугаар далай лам одоо төвдийн хаан гэд бас одоо бодолоо ордноос оч заларна тэр ласын их хуралд. Тэгэхэд тэр үеийн одоо бүх одоо ламнаар одоо томчул бүгдээр бүрлгүүд авж ансан ламд илүү өндөр ширээ засч өгчээсэн гэж. Сентим хүртэл өндөр. Тэгэхээр зэрэг яаж ч утсан улс төрийнхний бол одоо дургуутслыг бол хөргөн үсттэй. Одоо хаанаас нь өндөр ширээтэй лам суугаад идэг, хааны үйлс дэлгэрэх хэрэгтэй байдаг, хааны нэр алдар, яруу алдар түүх хэрэгтэй байдаг. Гэтэл нэг лам гарч ирээд тэрийг одоо хаагаад байвал тэр чи яаж ч утсан улс төрийн зүгээс харахад бол эн чинь хэцүү юм болчихж байгаа байхгүй. Тэгээ өөрөө бол ерөнхийдөө тэр өөрийнхөө бичсэн намтарт бол тэр баг багт нь гарсан шинж тэмдэг зүүд тэднүүсийг өөрөө тайлж хэлсэн, багш нар нь тайлж хэлсэн. Тэгээ ер нь бол одоо өөрийн сүйд хийгнэ гэдгийг бол мэдчихсэн гэж байна. Мэдчихсэн өөрөө хүртэл бичсэн байдаг. Одоо тэр эмэгтгэл бол бүр одоо заваад өмнөгөө эмэгтгэл тэрнээс өмнө гарсан лам нарын ном сударт байж идэг. Тэр бүрлгүүд авж ансан лам юм. Тэгээ ингээд тэр бүрлгүүд авж ансан ламыг одоо ер нь хорлохоос өөр одоо өвөө ихээс өөр аргагүй болсон тэр үед. Ягаад гэвэл тэр улс төрд маш одоо улс төрд өөрөө улс төр хийхгүй мөртлөөсөө монголчуудын дэмжлэг ард нь байгаад байдаг. Маш хүчтэй гараад ирэхлээр төвдийн засаг өөрөө чичирж эхэлэхгүй. Одоо эн чинь ингээд үргэлжлээд байгаа юм бол хажууд нь нөгөө бодоолоо ордно гандан поврон 5 дугаар далай ламын засаг одоо төвдийн засаг гэдэг чинь ерөнхийдөө өчүүхэн болох гээд байхгүй. Тэгэхээр төвдөөд өөрсдөө эрх ашигыг хамгаалдаг бол
тэр ламыг ер нь одоо дэсрэг гэдэг нь бол одооныхоор бол би зөвхөн ингээд миний өөрийн орчуулснаар ингээд харахад дэсрэг гэдэг нь бол ерөнхий сайд л баг шүү. Ерөнхий сайд. Тэр 5 дугаар Далай ламын хажууд хавсарч засгийн эрхийг барьдаг энгийн хүн байдаг. Далай ламууд өөрсдөө одоо гэлэн хүмүүс байдаг. Тийм лам хүмүүс байдаг. Тэгээ ингээд ер нь 49 наснд тэгээд янз бүрээр түүхэнд янз бүрээр жоохон тэмдэглээд идэм билээ хүмүүс гаргалгаагаар. Тэгээ ер нь 49 наснд нь гэж бас хэлдэг. Бүрлгүүд авиж ансан ламыг ордонд нь очиж одоо хорох тийм бүр нэг хэдэн хүн гаргасан ба. Тэр ямар дэсрдийн үед гэвэл дэсрд Содном Арамдан гэдгийг үед. Тэгээд тэр дэсрийн Содном Арамдан дэсрийн Содном ам бүгдээрээ л ер нь тэг их орсож исэн хүмүүс л дээ. Тэгээд тэднээс одоо төвдийн тэр үеийн л одоо ерөнхий сайдууд тэр үед тэр ламыг хороолохоор нэг 10-аад хүн очсон гэдгийг ордонд. Тэгээ яваад очиход тэр өдөр их сонин ерөөсөө шамнар нь энэ байхгүй. Тэгээ өөрөө ганцаараа ордондоо ингээд орон дээрээ суучсан гэж. Тэгээ орж ирээд бүгдээрээ дандаа нэстэй орж ирээд би илүү нэг 8 удаа хатгсан гэж байна. Тэгэхээр зэрэг ингээд нүд гарч ирээд байсан гэдэг. Одоо эднээсээ тохоо би хэлнэ л дээ. Нүд гарч ирээд тэгээ хэлсэн гэж байгаа. За та нар 9 дахь удаага хатгах юм бол 9 нүд гарах юм бол би хинт ч дийлдэхгүй одоо энэ араахаас ч илүү том чөтгөр болж хувилнаа. Тийм учраас та нар яг нэмжин сэтгэлээр манай энэ дамжин жойжил сахиус гэдэг гэртэнд дамжин жойжил сахиусны еврейн хооронд нэг хадаг байсан гэж. Тэрийг ингээд аваад миний хоолоор өчих. Тэгж ижил та нар намайг авч чадхаас биш би олон төрөлдөө одоо зэвсгийн хуйг гэдэг юмыг бяцлахсан учраас би зэвсгэнд бол өгөхгүй. Хадганд бол өгнө. Ингээ баамлаад. Тэгэхээр зэрэг зүгээр ингээ боох биш хоолоор нь хадагж гисэн байна. Тэгж одоо бүрлэгсэн. Гэхдээ тэр бүрлгэх болсон шүтэн барилга бол аль богд зонховын үед гарсан гэж. Ингээ богд зонхов одоо тэр үед бол тэр богд зонховын 8 шадар шав гэж гарсан 8 их зүрхний тааллын хүн. Тэгэхээр тэднүүстэй номлоод өшөө бас одоо лам нарт номлоод ингэж явах үед том лам нар. Тэгээ тэр үед бол тэр Далай ламын ордор гиндэн дүүийг бол хайдвж богд хөөсөн гэж. Тэгээ тэр ташланбыг хийдийг байгуулад багшаасаа хол байлгаж байсан. Гиндэн дүү ламыг тэр үед тэр түүхэн тэр бол өөр түүх штэ. Тэгтээ яг юм. Тэгээ тэр үед яасан гэхэлэр найчин чойжин гэж байсан. Байхаар буюу найчин чойжин ингээ шамнар дээр нь очоод тэр эглэгүү төрөл хитнүүтэй чинь хүнтэй хүн ярьж байгаа юм шиг л ярьдаг гэж. Тэгээ ингээд танаа шарын шашныг сахих одоо би бол урд дээд үеэс Ловон Бадамжууны үеэс одоо хуучин улааны тарны шашны ёсыг сахих андгаа тангарахтай учраас шарын шашныг бол сахиж чадахгүй. Гэвч энэ шарын шашныг нэгэн сахиус сүүдэр мэд хамгаалах хэрэгтэй байна. Ерөнхийдөө бэлгийн мэлмитэй олон сахиуснууд байгаа боловч амтны үйлд ороотхолоор зэрэг энийг нэг ертөнцийн гаралтай нэг сахиус заавал сахих хэрэгтэй. Тэгэхээр таануусын хинэн сахих вэ гэж. Тэгээд тэрийг ерөөсөө хүлээн зөвшөөрөөгүй. Тэр үед хамгийн ахмад шавн Банжин соном дагуулам байсан. Тэгээ Банжин соном дагуулам юу ч хэллгүй нэг мотороор нэг одоо хадгийг авсан энэ төр гэж тэгж айлддаг. Одоо зөвш нэг дургуухан одоо тааллгүйхэн зөвшөөрсөн маягтай. Ер нь бол лам багшиг сахиус хийгээч гэдэг айлтгал гэдэг бол их болохгүй гэж байгаа байхгүй. Одоо лам багшиг одоо юу гэдгийг хаан хүнийг та торгон цэргийн ахлагч хийгээч. Тэгээд энэ ордноо хамгаалаач гэвэл яг одоо битгэд ертөнцийн утгаар яриа л да. Одоо хаан хүнийг та энэ одоо хяанарын ахлагч нь болооч. Тэгээ энэ ордноо хамгаал, энэ ард түмнээ хамгаал. Та өөрөө байлдал гэсэн үг шүү дээ. Хаанаар ярих юм бол тэрнтэй л адилхан лам хүнийг том лам нарыг сахиус бол гэж айлдах гэдэг бол нэг талаараа их аимшигтай асуудал гэж байгаа юм. Ягаад гэвэл тэр лам нарын богд нарын таалал мэдэл онол гэдэг чинь их өндөр. Хэрвээ тэрнийг догшуулах юм бол тэдийн хэмжээгээр хүч гарна. Тэдийн хэмжээгээр одоо хэцүү байхгүй. Гэхдээ мэдээж тэр чинь нэмжин сэтгэлийн угаас гарч байгаа учраас амьтныг хорлно гэж байхгүй гэж. Гол нь тэр амьтан үүлийн
одоо даахгүй. Тэгээ амьтны үйл өөрөө даахгүй. Амьтан тэр үйлсийн одоо хүлээж авч чадахгүй гэдэг л болохоос биш. Лам багшийн зүгээс бол тэр юм байхгүй л дээ. Тэгээ ингээд бүрлгүүд авж ансан ламыг ингээд бүрлгээд тэгээ одоо бүрлгэж өөд болсны дараагаар ласад бол төвдөд тэр аяараа маш аимшигтай тийм үзэгдэл гарсан гэж байгаа юм. Бүр аимшигтай үзэгдэл. Одоо ялангуяа байгалийн үзэгдэлж гарсан. Одоо тэгээ ялангуяа тэр 5 дугаар далай ламын эргэн тойрныхан амиа хорлох. Тэгэл тэр лас бодолоо ордны цонхоос өсөрж унах. Өдөртөө 40 хүн өгчээсэн гэж байгаа дор хаяж. Одоо нэг тийм аимшиг болохгүй. Зүгээр яаж байгаа хүн галзуураа солиорол одоо ингээл нэг тийм аимшигтай үзэгдэл гарсан гэж. Тэгээ тэр үзэгдэл бол ерөөсөө тасрахгүй байсан гэж. Тэгээ тэрний 5 дугаар далай ламын ордонд бол Дэмүү Марам гэж одоо энэ манад энэ Анагаах ухааны номд бол нэлээд тасарсан учраас энийг бол яг го төвдүүд дотор одоо бол мэднэ л дээ. Монголчууд дотор нэг сайн мэдгүй байх. Дэмүү Марам гэж бас их ном зохиол бичсэн. Энэ Анагаах ухааны ном зохиол бичсэн эмч хүн байсан. Тэгээ тэр эмч хүн бол өөрөө их ариун тангараг самаартай шарын шажинд бас их үйлстэй тийм лам байж. Тэгээ тэр бол ордны эмч хийгээд ингээд янз бүрийн айхтар ламар энэ тэр өвдөж хавдаад янз бүр болохоор тэр Дэмүү Марам бол очдөг. Тэгээ тэр үед бол одоо сахиус одоо тэр бүрлгүүд авж ансан ламыг бүрлгээд тэгэл нэг төрөл авсан байгаа л тэр юм байна л да. Тэр нэг шинж тэмдэг гараад ингээд байгаа. Ямар төрөл авсан бэ гэхээр зэрэг тэнгэрийн төрөл авсан. Тэнгэр сахиусны төрөл. Тэр нь хиний ямар тэнгэрээс төрөл авсан бэ гэхээр зэрэг одоо энэ итгэгчүүдийн их шүтдэг. Ер нь Монголд ч гэсэн цогдог маруу гэж шүтдэг. Энэ 8 дугаар орд ч гэсэн энэ Монголын одоо мал эд баялаг ер нь нэлээд дороотхон. Тэгэхээр зэрэг энэ цогдог марыг бүтээ гэж. Тэгээ тэр үед ч гэсэн бас малын өвчин энэ их гарч иж. Тэгээд энэ цогдог марыг бүтээж шүтчихсэн. Одоо ч гэсэн энэ ордонд нь залаатай бий л дээ. Энэ музейд одоо бидэхэд ороод ингээ мөргөө гаргахад цогдог маруу хажуудаа 2 монгол ламаар ингээд чандан өргүүлж байгаа. Тийм бүтээсэн тэр цогдог маруу. Тэр цогдог маруу хүү болж төрсөн гэж байгаа. Одоо Ганиш гэж одоо санскритээр хэлдэг. Гадаадынхан ч гэсэн хандахгүй Ганишийн хүү болсон гэж. Тэр Ума Деви гэж одоо их нь болохоор Ума Деви бас Балдан лам гэж бас хэлдэг. Тэр хоорондоо бас нэг үндэсний юм шиг байна. Ингээд энэний хөвгөн болж төрөөд тэгээ маш тошхон сахиусны тэнгэр болж төрөхгүй. Тошхон сахиусны тэнгэр. Ягаад гэвэл тэр ламыг тэгж айхтар одоо хэрцгийгээр бүрлэхлээр зэрэг таалан тогшроод тэгээ ер нь урдны тэр ерөөл нь одоо бүрдээд тэгээд энэ юуг энэ сахиусны төрлийг аваад тэгээ тэр үед бол Дэмүү Марам буюу үгийг сонсдог байсан гэж байгаа. Төрөн тэр Дэмүү Марам гэж ярьсан. Тэгээ ингээд өвдөж хавдаад ордонд янз бүрийн болоход Дэмүү Марам хүрээд ирэхлээр ингээд биегүүгээр ингээд ярилцдаг. Тэгээ одоо та битгий ингээд чагээд. Тэгээ Дэмүү Марам нэг жоохон нэг амирлуулж исэн гэж байгаа. Тэр Дэмүү Марам гэдэг хүн. Тэгээ тэр үед бол анх одоо сажийн богд ууланд тэр сажаа нутагта бяцлаглын жижигхэн агуу тэгээд хан хийгээд хаалгатай цонхтой тэгээ бяцлал хийгээд сууж исэн. Тэгээ тэр дөржигдэн сахиус тэгэхэд тэн дээр очисон гэдэг хамгийн анх дол амнараас хамгийн анх сажийн богд дээр очисон. Тэгээ тэр идчихсэн тэр замбаан зооглож исэн замбаан гурилаа ингээ хайрлсан. Атгаад ингээ хайрлсан. Тэгээ гарт нь ингээ зүрх болж хувилсан гэж. Тэгээ тэр зүрх барьсан байдаг шүү дээ дөржигдэн сахиус. Ингээ зүрх барьж. Тэгээд анх бол сажийнхан тусч аваад тэгээ хар мортой дөрчиг гэж их алдарсан. Хар мор хөлгөлсөн ийм номд дээл өмссөн алтан малгайтай. Одоо алтан малгай гэдэг нь тэр дээр нөгөө манай богд нарын гонор донор сойвонгуудын өмсөжсэн малгай. Алтан малгайтай. Цам малгайч гэж хэлдэг бас. Тэгээ тэр алтан малгайтай донгогтой, таншинтай, дээр нь лагаа намжир орхимжтой, цавиртай ийм номын хүний дүр байдалтай. Тэгээд мэлмитэй. Тэгээ тэр үед бол хар мортой үзэгдсэн шугаах юм л да. Тэр лам нарын үзэгдэлд. Тэгээ тэр үеийн
зургнууд одоо ч гэсэн байдгийн тэнд хар мортой дөрч өгдөн. Хар мортой дөрч өгдөн зургийг хөвсгөлд нэг хатан дээр байдгийн гэсэн бас. Тэгээ энэ тэндгээд хэлэх юм бол очиод арилгах гээд явах байлгүй. Тэгээ ер нь тэгэл арилгах гээд явж л явах л. Тэгээ тэр хамаагүй тэрийг арилгаж чадахгүй л дээ тэр. Тэгээ тэр хар мортой дөрч өг гэж. Тэгээ хар мортой дөрч өгч би бас харж байсан. Тэгээ сүүлд бол шарын шажныхан тосч авсан. Шарын шажны сахиусаар одоо тосч авсан. Тэгээ заллага айлтлага гарсан нь бол одоо би ярина л да энэ. Тэгээ тэр үеэс бол энэ арслан хөлөгтэй болсон юм. Тэгээ тэр үеийн одоо дөрж өгдөн сахиусыг бүтээсэн бүтээл одоо энэ Чойжин ламын сүмд байгаа 2 зурмал дөрж өгдөн би богдын ордонд байгаа нэг том зурмал дөрж өгдөн би. Тэрнээс өнөөдөр би очиод ирлээ л дээ. Бүгдээр эндээ миллиметр байхгүй эндээ миллиметр. Тэгээ сүүл үед бол тэр миллиметрийг бүтээгээд байгаа. Одоо бидний үед бол багш нар нэг айхтар миллиметр бүтээх гээд хэрэггүй их тогшин миллиметр энэ олон миллиметр бүтээвэл их тогшин байдаг гэдэг. Тэгээ сүүл үеийн дөрж өгдөн сахиусыг шүтэж байгаа хүмүүс өөрсдөө мэднэ л дээ. Тэгээ олон миллиметр байхгүй. Дээр үеийн одоо энэ бүтээсэн өнөөдөрхөн битгэд энэ Чойжин ламын сүмд 2 бие тэр нэг дээр нэг бие энэ доор нэг залаатай бие бас та хөөнлөр бас нэг бие энэ богд 8 дугаар удын одоо манай богд хааны ордонд бас бие тэнд бол энэ миллиметр бүтээдэг тэр төрөний тэр нөгөө мэс хүргэсний ор юм тэр нь бас нэг түүх өгүүлж байгаа юм байна. Тэгээ тэр цогтойч кинон дээр ч гэсэн нэг тийм дөрж өгдөн ард нь гардаг юм билээ каноны нэг хэсэг дээр гардаг юм билээ тэрийг бас нэг эртэд нэг үзээс уужсан гарч байна. Тэгээ ийм учиртай. Тэгээ энэ шарын шажинд анх хүн тэгвэл одоо хүлэн зөвшөөрөх гэхэлэр зэрэг одоо 5 дугаар далай лам тэр их одоо 90-р хувилгаан айхтар гарч байгаа зовлон амьсгалыг арилгахын тулд эхлээд энэ дөрж өгдөн сахиусыг бол ер нь дөрж өгдөн сахиусны алдрыг ч гэсэн сажаавынхан олгосон гэж. Очрын хүч төгс гэж. Очрын хүчин төгс. Тэгээ ингээд сажаавын нэр хайрлаад. Тэгээ тэр үед бол энэ 5 дугаар далай лам Мигмавын том лам нартай нийлээд энэ одоо энэ буг гэж бодцоож л дээ тэр таалцгааж. Тэгээ тэр хатуу жинсрэг сор лянга элдвэл одоо хатуу үеийн номоор дарах гэж их үтсэн юм бэ. Тэгээ хатуу жинсрэгт ингээ орж ирж байсан. Тэгээ тэрний тухай түүхэн бас их сонин. Ер нь бол энэ тарны усанд бол амирлангүй үйлс, дэлгэрэнгүй үйлс, эрх хүчний үйлс, хатуу үйлс гэд 4 үйлсэд шижээ вандгийн үйлс, 4 үйлсийн бас шид бүтээл гэж бас байна. Тэгээ тэдэн хатуу үеийн үүднээс номхотгож их оролцсон. Тэгээд нэг удаа 5 дугаар далай лам ингээ жинсрэг цутгаад, хатуу жинсрэг цутгаад том лам нарыг цуглуулад хичнээн хоногч хурдээ. Тэгээ хатуу жинсэргийнхаа галд нэг авчирсан гэж. Тэгэхэд маш гоё үзэсгэлэнтэй нэг охин болж хувирсан. Их үзэсгэлэнтэй гоё охин болж хувирхлаар тэгээ нөгөө тэр охины царайг ингээ хараад алмаарх тэр хүн хооронд тэгээд яваад гисэн гэдэг. Тэр хүн хооронд л нөгөө анхаарал нь сарнц гэж. Маш үзэсгэлэнтэй ингээ харахын хооронд л. Тэгээд сахиусыг яагаад ч дийлэхгүйгээ мэдээд тэгээд та бол үнэхээр ариун тангарахтай шашны сахиус мөн байна гэж анх одоо өчил үйлсийн захиас болгож магтаал өчил үйлсийн захиас болгож ном бичиж зохиогоод тэр ласаас ойролцоо доол гэдэг нутгийг өргөсөн хүн 5 дугаар далай лам өөрөө ерөөсөө энийг битгэд бол яагаад ч дийлэхгүй. Тийм учраас энэ дөрж өгдөн сахиусанд доол нутгийг одоо орон болгож өргөөд энэ нутгийг дархлаад тэгээд тэр долын хаан гэж тэр үеэс алдаршсан. Дол нутгийн хаан. Ингээд тэр одоо 90-р хувирлгаан амирлаад шарын шажныг ингээд сахижсэн ийм түүхтэй сахиус юм. Тэгээ энэ хооронд бол жишээ нь тэр нэг зүгээр яг жишээ төдий дурдъя л да. Жишээ төдий дурдахад хам намуухан авгаан хайдгаа төвдөд ном үзээд нэлээд их сайжраад тэгжээтэл одоо атаархал бас гарсан. Тэгээд одоо хуулиар бол ер нь цаазаар авах ялан хэмжээний юм тийм одоо хил сэргэнд гүтгэгдсэн гэж байгаа. Хам намаа авгаан хайдгаа. Тэгээд тэр авгаан хайдгаа бол тэр ласад бол
5 дугаар Далай ламын бариулсан Жоде канцер гэж хэлдэг. Жоде канцер буюу Броде канцер. Тэрний үгс үг гэхэлэр зэрэг баясгаланд шинэ ордон гэж бариад тэнд бол дөрж үдэн сахиусны нандин шүтэн бий болгоод тэгээ тэрийг тахилгыг бий болгоод тэгээ тэнд бас дөрж үдэн сахиусны чойжин буудаг. Тэгээ чойжин гэснээс бол энд чойжин гэдэг бол ертөнцийн сахиуснууд чойжин буудаг юм. ертөнцийн сахиус гэдэг бол дөрж үдэн сахиус одоо цамб сэтэв гэх жишээний ийм сахиуснууд болов буудаг гэж байгаа юм. Өшөө одоо олон янзын сахиуснууд байна. ертөнцөөс нөгчсөн одоо гомб, лам, чойжо эдгээр сахиуснууд бол шаш энэ сахиуснууд бол жигдэнлайн дайгаа буюу ертөнцөөс нөгчсөн учраас чойжон буудаггүй. Ялангуяа ядан борход бол бүр буухгүй. Одоо энэ худалчид их байна шүү дээ. Энэ буу онгод орж байгаа чойжон бууж байгаа гэд зарим худалч тийм ламнар байна. Зүгээр жирийн ард иргэд байна. Иргэдийн дотор тийм хүмүүс байна. Чойжон бууж байгаа юу бууж байгаа? Очир байна бууж байгаа. Тэр очир байна бууна гэж байхгүй. Тэр ядан борхон уулаасаа буух тийм уулаасаа тийм зарчим уулаасаа байхгүй. Уулаасаа тийм шүтэн барилга бас байхгүй. Тийм ухагтхан бас байхгүй. Ерөөсөө тэр эн чинь өөрөө тэр чинь цаанаа өөртөө тус тусын шинжлэх ухаан, тус тусын гүн ухаан, тус тусын номлол сургаал бий, тус тусын үндэслэл бий, үндэс уламжлал бий, тус тусын бас одоо эрх авшиг бий, даран сойрхол бий. Энэ ингээ бүгдээр нэгдчихэж тэр аль бурхны аль сахиусны үйлсийг бүтээх үү, бурхныг бяцлах уу. Тэр чинь тэр номлол сургаал заншил уламжлалаас л болно шүү дээ. Тэрнээс биш тийм биш. Тэгээ тэр 5 дугаар Далай ламын намтрыг өсөлтөлийн боломж нээлттэй болдог нэмэлттэй холбоотой үгүй юу? Тэг яг нээлттэй. Гэхдээ 5 дугаар Далай ламын намтрыг манай Монголын эрдэмтэд ерөөсөө ойшоогүй юм билээ. Айхтар. Гэхдээ төвд ном уншдаг хүн бол бүгдээрээ 5 дугаар Далай ламын намтрыг уншина. Монгол хэл дээр тэр үед орчуулад уншуулах юм бол тэр нэг одоо жирийн ламнарт их буруугаар нөлөөлөх бас их юм байд юм. Улс төр их холилдсон. Улааны номлолыг шарын шажны номлолыг холилдсон юм байна. Тэгэхээр зэрэг тэр үеийн мэрэгдүүд бол айхтар ойшоогоогүй. Тийм. Орч үдэн сахиусыг анх үдэн зөвшөөрөлт нэг холбоогүй юм биш. Холбоогүй. Тэр холбоог. Тэр 5 дугаар Далай лам бол өөрөө хамгийн анх одоо шарын шажны ламнараас өчсөн магтаал тэр үлсийн захиалгыг зохиосон лам өөрөө. Тэгээд тэр 7 нутгийг өргөсөн нь бол 5 дугаар Далай лам өөр юм. Ер нь 5 дугаар Далай лам Бүрлэгүүд давж онцлог ламын яг хоорондын таалалд бол зөрчил байхгүй. Тэр өөртөө эгэлгүй бодгалууд амтны төсөйг бүтээж байгаа. Энэ ерөөлөөр морилцгоосон хоёулаа банжин чойж онцсон богдоор тодруулсан. Ингэлэр зэрэг энэ хоёрын хооронд бол одоо тийм эглийн өмнөх шиг тийм нэг сонзон юм уу хатаажтай тийм байхгүй гэж. Ер нь хоорондоо бичлэгдсэн захианууд бас бий. Тэгээд Бүрлэгүүд давж онцлог ламыг одоо ядарч морилж явах үед одоо хэцүү байх үед бас тусалж ийсэн. Эд малаар тусалж ийсэн тэр зохиолууд ч бас бий. Тийм намтар одоо айлдварууд ч бас бий. Тийм юм. Тэгээ ингээд дөрж үдэн сахиус түрүүн тэр бид хоёр юу ярьж ялаа штэ. Тэр хам ном авгаа хайдууга тэр чойжин ламын ярианаас ингээ би яг чойжин гэдгийг ерөнхий энэ хооронд зүгээр нэг завшаан тохиолдсон дээр нь хэлэхгүй бол одоо ингээ бүр худалч хүмүүс бүр олжроод бүр сүүлдээ бүр тэр нь баг хэвийн ёс заншил болж барах хөрж штэ. Бүр тэгээ тэрийг одоо хүн итгэжлээд худлаа тийм байхгүй. Тэр чойжингийн тухай хэрэг ярих юм бол тэр нэг бас нэг өөр нэг яриа. Тэгээ тэр Броде канцер буюу баясгаланд шинэ харшид очиод тэгэхэд чойжин бууж ээж дөрч үдэн сахиус. Гүтэн лам одоо гүртэн баахунд чойжин буужсэн. Тэгээд хам намхан айлтгсан байна. Би одоо хэлсээр одоо нэг юм айхтарт хэрэгт орох гээд байна гэж. Чи бол шарын шажны номлол сургаалыг ариун шударга авч явдаг. Өөрөө бас их эгэлгүй дээд төрөл хитэн байна. Би таныг сахина гэж. Тэгээд гэртээ харсан. Маргааш өглөө нь болсон нөгөө гүтгэжсэн гол хүн цусаар болж өгчөж. Тэгэхээр тэр хам намаа хаваадаг бас харамсч л дээ. Их нинжин сэтгэлтэй юм гэж. Гэхдээ одоо энэ надаас болж одоо ингээ би одоо юу хийчих вэ? Одоо би өөрөө л одоо оронд нөх тэгээ хэлсээрээ яваад өгөхийн оронд очиж бас одоо сахиусанд айлтгачаалаад
өөрийгөө жоохон зэмлээ тэгээ багштай очиж бараалгаж айлтгсан юм байна. За би одоо ийм болоод ингээд сахиусанд айлтгсан чинь одоо ингээд ингэчлээ. Нэг хүнийг одоо өвөө ичлээ. Одоо яах вэ? Тэгээ багш нь тэгсэн. Зүгээр. Гэхдээ одоо ариун тангарахтаа догшин сахиусанд чи өчил өчсөн. Тэгээ тэр өчилчин бол хатуу өчил байсан. Амирлангуй үйлсэн өчил биш. Хэрвээ чи зүгээр л амирлуулад миний үйлсийг одоо амирлуулад дэлгэрүүлээд өгөөч гэж гуйсан бол бас нэг болно. Гэхдээ чиний бол хатуу үжил учраас хатуу үйл хийлгсэн. Тэгэхээр чиний үйлс бол төвдөд дэлгэрхгүй. Чи болвол одоо Монголдо буцаж үйлсээ дэлгэрүүлээ гэж. Тэгээд тэндээс Бадарчин тэр юуны дүрээр оргож гарч ирсэн. Тэгээд Монголд ирээд бол тэр ам намаа авгаа гэдэг бол гайхамшигтай шажныг дэлгэрүүлсэн. Тэрний тэр зохиосон зохиол номлолууд тэр бүгдээрээ бас гайхамшигтай. Хэл яригддаг эрдэмтдийн уншид эрдэмтэн мэрэгэн лам нарын бас өөрсөндөө гарын авлага болгодог. Тэр бүхэл юм тэр намын намтарт бий л дээ. Тэгээ ингээ Бүрлүгөө давж анцсан ламын одоо тэр тэгээд тэндээс ахуулаад тийм намтрууд бол олон бий. Тэгээ Бүрлүгөө давж анцсан ламын одоо хойд дүрэл одоо ингээ яваад байгаа гэсэн үг юм. Тэгэхээр бол энэ бол тийм их бүр одоо хэдэн мянган жилийн өмнөх ч юм уу хэдэн олон зуун жилийн өмнөх тийм сахиусаас биш юм. Шинээр гарсан юм. Одоо нэг 358 9 жил болж байгаа юм уу да 60 жил болж байгаа юм. 360 жил болж байгаа л түүхтэй. Одоо сахиус болоод штэ. Тэгэхээр бол ерөнхийдөө бол одоо 5 цөмөн цаг нь одоо 5 цөв дэлгэрсэн цөмөн цаг нь дуусаад бүр тэрнээсээ адаг тэмцэлт цөмөн цаг гэдэг нь болоод одоо бараг 300 жил шахаж байгаа гэж байна. Тэгэхээр энэ хооронд бол тэр бэлгийн мэлмитэн буюу их одоо хүчтэй сахиус тэдгэрүүд бол хүнтэй ойр, хүний үйл барилгатай ойр сахиж явахаас их хэцүү гэж. Ягаад гэвэл хүний өөрийн үйл лайгаас, хүмүүсийн өөрийн үйл лайгаас болоод тэгээ тэр дөрж үдэн сахиуд бол хүнтэй их ойр байх юмаа гэж. Найчин гэж би тэр төрөө ярьжсэн. Энэ дээр бас тайлбарлахад одоо ингэж хэлж байгаа. Найчин бол Далай лам мен сахиус, дөрж үдэн бол сахиус биш юм бог юм аа, тангарахын бог. Ингээ янз бүрээр ярьж байгаа. Тэгэхээр найчингийн тухай яг үдэ нэг тийм түүх хэлээ л да. Энэ түүх бол тэгтээ тэрнгүү ном бичих судар чойнжун шастрт байгаа юм чинь. Энийг бол хэрвээ маргалдах хүн байвал тэр номоо очиод уудалж үзээд тэгээд дараа нь ярилцах хэрэгтэй. Тэрнээс биш юу ч уудалж үзээгүй гэж чи одоо Далай ламын эсрэг үйл хийдэг. Чи ер нь юу юм чи ер нь ингэж байгаа хүн зөндөө шүү дээ. Тэгтээ яг хэрвээ ярилцах хүн байвал үнэхээр ярилцах хүн байвал жоохон ном сөхөж үзэж хагаад ялангуяа орчин үеийн хийвэлсэн энэ ном уншаад хэрэггүй. Яг тэр дээр энэ хуучны муутан дээр барлсан байдаг юм уу? Алтаар бичсэн байдаг юм уу? Хунхаар барлсан байдаг юм уу? Бэхээр барлсан байдаг юм уу? Хуучны тэр хэвлэл одоо ямар ч гэсэн энэ 50-аад он 50-60-аад оноос өмнөх үеийн хэвлэлийн номыг л олж уншиж итгэхээс биш сүүлийн үеийн номнуудад бол бүгдэнд нь засар гарцсан. Тийм засвар бүгдэнд нь одоо тэр түрүүний ярьжсэн 5 дугаар Далай ламын дугуйлаа гойсон гэдэг тэр ном бий. Одоо Тэнгэрийн хийв торог дугуйлаа сайн торог гэсэн тийм. Тэр номонд ч зөндөө засвартай. Баруудын ингээ хохолж аваад оронд нь тусгай өгүүлбэрүүд сийлж суулгаад тэгээ барлаад тэгээ ингээ гарах чинь. Сүүлийн ингээ хэвлэмэл номнууд бол зөн хид хидээр нэг 4 шат ном болоо гэхэд хоёрын ингээд өөрчилсөн байх жишээтэй. Хамгийн сүүлд миний харсан ном бол тэр ламрын ламажуудын намтар гэж их алдартай зохиол бай. Шарын шажныхан дотор бол одоо энэ Бодмирын зэргийн номлол сургаалыг гол үндэс болгож одоо дэлгэрүүлсэн лам нарын намтар. Тэрний тэр өмнөх шүлгэн дээр бол бүгдэнд нь тийм засар орцсон байна. Тэгээ тэр түрүүн тэр найчингийн нэг түүхийг нэг зогс дурдаг гэсэн шүү дээ. Найчин бол эртний сахиус юм. Одоо өвгөрийн үед манай Монголд анхан бурхны шажин дэлгэрж яхад өвгөрийн гол одоо дээд Монголд байсан тэр хүрээ хийдүүдийг сахижсэн гол сахиус нь найчин буюу бяхар сахиус. Тэгээ тэр үед бол төвдийн Дэсрэн Дэзэн хаан энэтгээс хам Шивацо шид одоо их шидтэн багш Лаван Бадамжуна энэ хоёр залж ирээд төвдөд бурхны шажныг одоо дэлгэрүүлье гэд. Тэгээ тэр үед бол төвдөөс цэрэг хөдөлгөөд наашаага уугар одоо энэ Шинжаан уугар энэ дээд Монголын нутг руу орж ирээд хүрээ хийдүүдийн
гол тэр үед байсан суурин хийдэг одоо дээрэмдэд тэгээ хамаг эд баялаг бурхан нандин шүтэнүүдийг тэр үед төвдөр аваадсан гэж. Зарим нэгэн одоо ласын эртний нандин шүтэн бол хуучин Монголын шүтэн гэсэн. Тэгээ тэрний араас Бяхар буюу Найчин сахиус араас нь эдээ дагаад очсон юм байна. Тэгэхэд нь одоо их махасата гэж хэлдэг шүү дээ. Одоо энэ тгийн шийдтэн дээр лавн бадамжнаа бол тангарахтаа оруулаад авцсан ийм сахиус юм байл. Тэгээ Найчин бол тэгээ өөрөө бол улааны шажны сахиусыг сахижсэн. Тэгээд тэр үеэс монголчууд ер нь тэр дээр үеэс л төвдөдтэй их өшөлттэй очиж бас их төвөөдөг байсан юм. Тэгэхээр тэр үед бол улааны шажныхан бол Монголын хараал хариулгын судар гэж одоо хараал хариулгын судар тэгээ одоо хатуу үеийн судар гэж баг гамжуур дамжуур шиг их юм хураалттай байдаг гэж байгаа байхгүй. Тэр зөвхөн одоо хор догва хор хогдог хор догва хормог магсаг жигвээ догвала одоо нөгөө төв дээр яриад эхэллээ. Тэгээ Монголыг одоо няцаах Монголын цэргийн өнгөийг одоо өвөтгөх ийм айлдварууд. Тэгэхээр зэрэг 5 дугаар далайн намч өөрөө хэлсэн тэр үеийн лам нар хэлсэн. Монголд бол энэ эртнээсээ нүүдэлчин цэргүүдтэй их өштэй учраас эртний улааны шажинтай, Нигмавын шажинтай их хонзонтой юм аа. Ядан лам багш нартай, ядан бурхадтай, сахиустай. Тийм учраас Монголд энэ шинэ гадан ба буюу энэ шарын шажин бол маш их зохистой гэж. Тэгээд тэр шарын шажин дэлгэрэх болсон түүх бас тийм юм билээ. Тэгэхээр зэрэг яг Найчин бол ерөнхийдөө төвдийн засгийн газрын сахиус юм. Зас одоо дээр үеэсэд төвдүүд өөрсдөө шүтжээж сүүлдээ гандан бооронд бол шарын шажныхан барьж исэн ч гэсэн тэнд бусад төвдүүдийн нөлөөгөөр Найчин гэх шүтжээсэн. Тэгээ тэр бол өөрсдийнх нь л одоо сахиус юм. Жишээ нь бид хэд ч гэсэн Монголд бол олон сахиустай шүү. Жишээ нь бид хэд 4 уулын дунд байхад 4 уул дөрүүлэл сахиустай богд дүнжин гар үгэл ягаад дүнжин гар үг гэсэн гэхээр цаанаа тэр чинь бас өөр бас нэг түүхтэй байгаа шүү дээ. Тэгэхээр бас тэрэн шиг л нэг сахиус авахгүй. Доржигдсон сахиусны хувьд бол ерөнхий гарал үүсэл нь ийм юм. Тэгэхээр Далайлан бол сая 1959 онд тэр их рүү зогтод захтаа бол нэгэн сахиусарч асуусан шүтэж болгосон юм биш тийм ээ. Миний ойлгосон бол тэгээд нэг нь бол яг үндэ байж гэсэн нэг нь одоо яралтаагаар гэсэн гэсэн бол нөгөө одоо шүтэж сахиус мод гэж айлтсан. Тэрний дээр тэгж гарсан гэсэн юм юу гэх юм. Тэгэхээр далаад хогтлол юмсэндээ Далайлан боллын нэг чинь өөрөө шүтжсэн. Хүлэн зөвшөөрчихсэн юм байна хараад байна шүү. Тэгээд яг. Тэгээд сүүлийн үед 90 хэдэн он 76 онд нэг зорилго гаргаад тийм 96 онд шийдвэрс ч одоо нэг бүгд чөтгөс хийснээр тэгэл одоо ерөөсөө энэ шүтэж болохгүй гэж ингээд хэллээ шүү. Тэгээд энэ маань өөрөө ингээд харахаар бид зүгээр бас тантаа уулзах юм янз янз юм уу цаав бас үзэж байгаа шиг байна. Энэ идэх тул ч нэг хүмүүс тийм бай, хятад бол шүтж байдаг юм байна тийм. Хаасаагүй шүтж байгаа хүмүүс зөндөө байр доогон болсон улсууд байж л байна. Тэгэхээр энэ чухам яагаад ингэж өнөөдөр гинт байна бүгдчдгэр байгаа болохгүй шүү гэдэг хэлээ. Тэр түрүүн та 59 он гэж ярьлаа шүү дээ. Тэгээ тэр үед бол яалтчгүй хятад төвдөд орж ирээд өмнөхлөр зэрэг сахиус ер нь ганцхан Найчин тэр хоёрыг ч буулгаагүй олон сахиус болгосон юм билээ. Ер нь Цэрэн Чадан төвдийн бас сахиус би өөр одоо чойжонгууд зөндөө би тэр буудаг олон чойжонгууд би бидний мэдхгүй ч нэр нь мэдхгүй ч чойжонгууд би тэр янз бүрийн ертөнцийн өөрсдийнх нь шүтдэг сахиуснууд. Тэгээ ингээд буулгахлаар зэрэг тэгтээ гол бол Найчин бол ингээ байж энэ аюулгүй бидгээд баг тэнгэрээс цэрэг явуулаад төвдөг аварчнаа та тэгвэл байж гэ. Тэгэхээр дөржигдэн сахиус болохоор ер нь бол тэдэн сарын тэдэнд тийм хугацаанд ингэж гарахгүй бол болохгүй. Тэгээ тэр Далай ламын бие хамгаалтанд явсан лам нар саяхан хүртэл байсан. Бүр Швейцарын телевизийн очиж нэг бичлэг хийгээд 97 онд нэг Швейцарын телевизээр гаргаад нэг стан нэг том дуйлан болсон. Маш том дуйлан болоод тэрийг төвдүүд маш яаралтай очиж одоо зогсоолгосон. Тэр нэг
тэр үеийн өөрсдөө тэрнээс чинь бас өргөмжилнө. Одоо цагаачлалын засгийн газрын тэр ихгүй төвдийн засгийн газрын тэр нэг төлөөлөгч тэр ерөнхий сайд нь гэж байгаамаа тэр чинь тийм хүн очиод Швейцарын телевизээр яриа энэ төр хийгээд тэгээд энийг бол намжаалгаж ирсэн. Яагаад тэгэхээр зэрэг одоо түрүүн бидгээр ярьжсэн 59 онд гарахад нэг арилд өгсөн байгаа. Энэ арилдыг урдаа бариад яв. Дорж гэдэг нэртэй хүн. Тэгээд энэ ламнараар бие хамгаалагч гэдэг. Арилд гэдэг нь одоо илт юм. Дорж гэдэг нэртэй хүнд арилд бариулаад одоо илт бариулаад тэгээд тэндээс ер нь одоо хяа ламнар нь бол тэр үед дандаа дорж өгдөн сахиустай тийм ламнар байж ер нь. Тэгээд тэр ламнараас очиж сурвалжлага хийсэн байхгүй. Тэр Швейцарын телевизийнхан Далай ламаас өөрөөс нь сурвалжлага аваад нөгөө Далай лам ч нөгөө генет тим сурвалжлага орно гэж мдээгүй байж хагаад гиндээд тэгээд дээр нь тэр нөгөө яг хажууд нь одоо хяа гэдэг чи одоо бие хамгаалагч таахгүй явсан өвгөн лам нар ч ойлж байгаа байхгүй. Битгэд яг амь насаа бүх амь насаа амьдралаа битгэж зориулсан. Тэгээ яг үххийн лаван дээр та нарнаа сахиусаа шүтгэв бол болохгүй бол та нар бол одоо төвдийн одоо арт түмнээс бол гадуураа гэж хэлсэн. Тэгээ битгэд төвдөөсөө гарч нэг нутаггүй болоод Далай ламаар хөөгдөж нэг нутаггүй болоо гэд уйлж байгаа бичлэг тэр бий л дээ. Тэр үед сахиусандаа талархсан тэр үйлсийн захиас бас зохиосон 5 дахь Далай лам шиг зохиосон зохиол нь одоо ч гэсэн би энэ 14 дугаар ингэж байгаа юм тий зохиосон зохиол нь ч гэсэн одоо би ингэж шүтжсэн юм түүхтэй дорж өгдөн сахиусыг шүтснээс болж төвдийг алдлаа гэдэг яриа гарах энэ шийдлийг бол энэ найчин чойжин бодог гүтэн лам нь өөрөө хийсэн гэдэг юм. Энэ гүтэн лам одоогийн байгаа нөгөө төвдөн ботог биш тэрний өмнөх юм уу? Тэрний өмнөх үеийн гүтэн гаргасан. Одоо байгаа нь ч гэсэн үргэлжлүүлж байгаа. Тэгэл тэр төвдүүдийн дунд бялдуур жоохон нэр үнд олж авах гэсэн л тийм л юм байлээ л дээ. Тэгээд зарим нэрэгдүүд бол би биш. Гэхдээ зарим одоо байгаа зарим нэрэгдүүд том лам нар юу гэж хэлдэг вэ гэхээр энэ төвдийн буулгаж байгаа энэ тэр төвдөн готуугээд байгаа тэр хүнд буулгаж байгаа сахиус бол энэ хараад ахад найчин биш вэ гэж байгаа байхгүй. Найчин биш. Яагаад гэвэл 59 оноос өмнө одоо өмнө хүн нэг их том ламыг их айхтар хэрцгийгээр хөнөөсөн хэднээс. Тэгээ тэр нь бол тэр ласан хойдлын өргөст модон дотор нябрал гэдэг тийм айхтар тэтгэр болж төрөөд тэгээд за би төвдийн засгийг хизээч дээш нь гарахгүй тангарахтай. Ингээд болцсон юм. Тэгээ тэр л нябрал уугаад ах шиг байна гэж. Тэгэж бас айлт тэгэхээр бол энэ дээр бол эргэлзээтэй гэж байгаа байхгүй. Ер нь бол одоо явж түүх одоо энэ Далай ламаас л одоо механизмтэй. Одоо төвдийн эрхчлөлийг таны үед алдсан. Тэгээ та эргүүлж аавна гэж амласан. Эргүүлж авахтаа бол та инх тайвнаар аавна гэсэн. Тэгээ одоо яав гэх нэхлээр энэ санаг гол хагаралдуулахын тулд энэ дөрж өгдөн сахиусал тийм нэг буруутан олон тэр буруутан хүн бас биш. Ямар санда 96 онд Далай лам төвдийн одоо кемпүүд бий. Цагаачтын кемпүүд цагаачтын лагерууд одоо лагеруудын дотор энэ одоо бүх цагаач дотроо энэ зарлиг гаргахлаар зэрэг айхтар өөмсөн байхгүй. Тэг өөмөд нэг хэсэг нь цөөн хэсэг үлдэн штэ. Чин багш нарынхаа сахиусыг чин өвд өцсөн хэн ер нь тэгж таягдж хаях юм. Баргийн хүн одоо баргийн хүн бол тийхгүй. Гэхдээ бол төвдүүд бол гэж байгаа. Монголчууд бол тэгж амархан бас таягдахгүй байх. Одоо аав ээж өвд эцээ тийм үү. Эцэг болсон лам багш одоо энэ сахиус урхнаа бол тэгж амархан хөлбөндө гიშгэхгүй зүгээр тэгээ ингээд одоо тэр юу бол сахиусыг бол одоо ингээд 96 он ингээд хоёр талаасаа шүүхтэлсэн байгаа энэ тгийгт. Тэгээ тэр шүүхтэлцэх үед бол төвдүүд хоорондоо шүүхтэлсэн. Тийм төвдүүд энэ тгийн шүүхтэр очиж шүүхтэлцгэлээр эхлээд нөгөө энэ тгчүүд мэдхгүй байсан гэж байгаа. Далай ламын засгийн одоо Далай ламын хүмүүс гээд дарам салгаас хэдэн хүн ирээд ирдэг. Баахан өнгөлөгч зөмгөл. Тэгээ манай нэг хэсэг цөөн одоо нэг дөрж өдөн сахиус шүтдэг нэг хэдэн лам нар хөөргөө нэг хэдэн тэгээ нэг ядуу хэдэн лам нар тэгээд тэгээ одоо шүгдэн сахиус шүтээд тэгээ Далай лам шүтэж болохгүй гэ нөгөө төлөй чи ингээд тэгэхээр зэрэг нөгөө шүүгчин тэгжээс гэж. За нөгөө мистер дөрж шүгдэн хаана байна гэж. Нөгөө ноён дөрж шүгдэн.
Тэгэхээр зэрэг энэ чинь хүн бишээ сахиусаа гэж одоо энэ итгэл англиар ярилцсан л да тэр хооронд. Тэгэхээр зэрэг гүн чи юусоо энэ итгэхт бол одоо ийм сахиус тэнгэр сахиус шүтдэг, сахиус нь тэнгэр шүтдэг хэд тоолж томшгүй олон би. Энэ юусоо энэ шүтэж болно. Ямар ч үсэн энэ бол яг уу янз бүрийн одоо хоорондоо зодоо нүдэн гарсан бол энийг одоо шүүн. Тэрнээс биш энэ сахиусыг бол би тийш шүүхгүй. Яг гэвэл энэ бол манай энэ итгэхт ард түмний дунд байдаг сахиус. Ялангуяа ингээд сүүлд нь тэгээд ингээд нухацтай яваад ирэхлээр нөгөөдөг чинь хиндүү шашинтнуудын шүтдэг гааны шин хүүн байж идэг. Тэгээ бурхны шишний сахиус нэг төрөл аваад ингээд хүрээд ирсэн. Тэгэхээр чинь яаж дургуутсах энэ төр чинь. Улам харин баг энэ итгэгчүүд ихэнх нь тэгээд их сайхнаар хүлээж аваад байна гэж байна. Тэгээ ингээд болно гэсэн юм төвхтэй. Тэгээд энэ ер нь бол явж бол шарын шашныг л өвгөө хийх нэг бодлого байгаа юм байна. Хоёрдугаарт нь бол тэр өөрсдийнхөө хийсэн гимиг гараа нэг арчаад хаях нэг тийм нэг золиос тийм нэг улс төрийн тийм тоглоомын тийм золиос хэрэгтэй болж байгаа юм байна. Тэрэндээ нэг ашиглах гэж оролдож байгаа юм байна. Тэгээ тэр нь үндсэндээ тэр шарын шашныг одоо ер нь л өвгөө хийх зорилготой ийм л юм байна. Тэгээд энэ одоо жишээ нь Монгол ирээд хүртэл ламарт хэлдэг гэж байгаа тэр Самбал өндөө барчил ламсан сайн уншижээ гэж. Тэгээ тэр ном нь бол лавн бадамжууна айлцсан ном гэж хэлдэг боловч засвартай гэж бас хэлдэг багш нар. Тэгээ тэрэн дотор бол Монголыг няцаасан шатууд гарч байгаа. Хорсог маг гэж игээд өгöd. Тэднээс чи одоо Монгол хүнээр уншуулж байгаа. Иймэрхүү дүү. Тэгээд одоо яаж яах гэхээр зэрэг тэднээс энэ итгэгч зурсан лам нарыг ашиглаад нэг хэдэн ном гаргасан байлээ л дээ. Тийм Монгол лам нарын орчуулуулад тэрийг удирдах байгаа хүн тэр жадаа өрн бүжиг гэж хүн байгаа гэсэн. Тэр нь Монголын баазуудын тэр авсан тэр. Тэднээс бол дөрж өгдөн сагуус бол тангаргийн бууг. Ээж нь тийм бүр залхаа тийм муу явдалтай хүн байсан. Гэхдээ тэр хэрвээ уншаад үзэх юм бол тэрэнд ямар ч тийм шинжлэх ухаан нэг баримтлсан юм уу, түүхийг баримтлсан юм уу, нэг ёс зүйг баримтлсан юм энд байхгүй. Одоо нэг манайхан одоо энэ одоо цахим хүрдний энэ ертөнцийн дотор одоо хоорондоо элдэн ухаагаар ярилцж шүү дээ. Одоо ягаад гэвэл нэг одоо цахим хүрдний ард нэг цахим хүрдний ан сууж байгаа учраас яг царайгаа хараагүй учраас нэг их доромжилж шүү дээ. Яг тийм хэлбэрээр нэг 2-3 ном гаргасан юм билээ. Тэгээ нэг А4-ийн цаасан дээр бас ингээ хөвлөд янз бүрийн тараагаад ингээд тэгэхээр зэрэг энэ нь бол яг Монголд нэг дөнгөж одоо өвгцүүлээс хойш үлдэж байгаа нь залуу үеийнхэн үлдэж шүү дээ. Тэгээ нэг дөнгөж нэг үлдэж байгаа энэ хэсгийг бол ерөнхийд нь ингээд хуваагаа хийчихэ. Нэг халхойрдуудыг талцуулж хагаад ингээ хуваагаа хийчихэ гэдэг шиг. Монголыг хуваагаа хийчихэ гэж байгаа шиг. Тийм талцуулъя гэсэн утгатай. Тэгээ тэр халхойрдын тэмцэлч гэсэн өөрөө яг сэжүүрээ нухах юм бол ард нь төвдийн улс төр явж идэв. Гэхдээ төвд гэхлээр шашинтай ерөөсөө холбож болохгүй. Тэгэхээр зэрэг энэ бол шууд утгаараа юу гэхлээр зэрэг шашны баг нөмрөгийг нөмрөөд улс төр хийх гэсэн л ийм атгах санаатнуудын л ажиллагаа юм. Тэгэхээр зэрэг бас одоо дарамт салаад хуралдаад ярилццгаасан гэж. За энэ Монголд бол сахилаа сахдаг лам алга, номтооч лам алга одоо бол тэгэхээр Монголын шажин бол төвдүүд битгэд барина гэж барих. Тэгэхээр зэрэг одооноос ер нь ингээд Монгол лам нарын орхимжөө тайлах цаг болсон гэсэн гэж. Тэр бол тэгээ одоо нэг бүхэл бүтэн улс гүрэн дотор байгаа нэг айл гэрийн асуудлыг хизээ хаана байгаа нэг өөр улсад байгаа нэг хэдэн цагаачин нөхдүүд нутагчгүй явж байгаа улсууд ингээ ярилцаа сууж байгаа. Энэ бол зүгээр нэг жишээ. Тэрнээс цаадах нь бас ярилцж байгаа бичлэгүүд олон бий. Энэ одоо YouTube гэдэг юмд ч зөндөө тавьчих. Тэгэхээр манай одоо сүсгтнүүд маань өөрсдөө бас ингээл юугийн Монгол томдолтой төдийлөн итгэл алдардаг юм уу яг юм өдрөө идэх рүү яваад төвдлөмөр тандаад бишээ хөрөнгө оруулалтыг ингээл явуулж шүү дээ. Тэр одоо бол шилдэг сайн гэдгийг мэдрээд гэж яваад байгаа юм уу, төөрөлдөж яваад байгаа юм.
Гэхдээ тэрийг бол би үгүйсэхгүй. Тэрэнд бол сүсгтнүүд өөрсдөө л хүн хэнд сүжиглэн хаана юугаа өргөн хаана яаж явна тэр хүмүүсийн дур. Гэхдээ сүсгтнүүд ихлээр чинь тэр чинь нэгэн багцаараа биш шүү дээ. Ерөнхийдөө хэсэг бүлэг хүмүүс бол ерөнхийдөө бол манай Монгол ам нар ингээд ийм эрдэм номгүй байж гэдэг юм уу ер нь таарахын байна гэж дүгнэл. Тэгэхээр тэр ам нар Монгол ам нар өөрсдөө хичээл хэрэгтэй. Адилхан тэр уншиж байгаа номоо хийж байгаа тэр чог зан үйлээ ном ёсоор нь хийх хэрэгтэй. Би хэлдэг ам нартай. Гэхдээ яг цөөн ам нар сайн ам нар энэ тэнд байна бас Монгол ам нар дотор. Зөвхөн ерөнхий нийтлэгээр бол яадаг вэ гэхээр зэрэг жишээлбэл ингээд төгөл ам нарт нэг залаад ном уншуулахлаар зэрэг балин дахил бүх юм хийж хагаад ном ёсоор нь урчдаг байхгүй голцоо. Монгол ам нарыг залаад ингээд бүгдээр нь биш л дээ яг ерөнхийдөө яхахлаар нэг хямрын сан тавьж өгöd нэг даллага авч өгöd тэгээд гараа авч. Тэгэхээр чи хүн нөгөө илүү юм хийж байгаа зан үйл нь илүү нарийн илүү цэвэр юм ба хийж байгаа илүү сайн уншиж байгаа ер нь тэгээд тэр чин хүн хүлээж авах нь тийм байх нь шүү дээ. Тэгэхээр яг би хэлж байгаа юм л да өөрсдөө ам нар залхуурж өрөөсөө болохгүй. Тэрнээс биш хийх юм бол заалгасан эрдэм мэдлэг адилхан байна л да. Зарим юм нь бол төвдөж байхгүй эрдэм бас байна шүү дээ. Өвгөн багш нараас авсан. Ягаад гэвэл одоо дээр үед бол халахч зовзон дамын шашин гэж нэрлэжсэн баг. Халахын шашин гэж нэрлэжсэн. Одоо Монголын шашин гэж нэрлэжсэн. Халахч зовзон дамын шашин гэж нэрлсэн нь бол зовзон дам хотогт өөрөө Монголын шашны тэргүүн сүүлдээ одоо төр шашны тэргүүн болсны одоо улбаа штэ. Тэгэхээр зэрэг тэр үеийн одоо улс орнуудад бол зовзон дамын шашин гэж бүр нэрлэжсэн. Сүүлдээ л одоо шарын шашинч гэж хэлэхээс айгаад манай хамбал ам хөтлийн тэр чинь шарын шашин гэхээс гэлэг багасаж баг айж ах шүү. Монголын бурхны шашин гэдэг. Болно л доо Монголын бурхны шашин мөн. Гэхдээ тэрэнд чинь бас өөрсдийн гэсэн нэг тийм зам чанар байгаа байхгүй. Өөрсдийн гэсэн аран шин, өөрсдийн гэсэн шашин, өөрсдийн гэсэн уламжлал тэр нь одоо нүүдэлтийн соёлтой тэр үеийн одоо Монгол нүүдэлчдийн соёлтой илүү их зохицсон. Тэрийг их монголчилсан. Гэхдээ монголчлохдоо дураараа одоо бүдүүлгээр юм уу? Тийм биш. Цаагаараа дандаа тэр хүний амьдралын утга учир шүтэн барилгатай зохицолдуулд одоо Монголын шажин болгосон ийм жишээ нь дээл хувцснаас ахуулаад манай Монгол ам нарын одоо хяацтай дээл орхимж малгай бүс хөдөө хээр явахдаа юу юмсгүй хот хүрээ газар байхдаа юу юмсгүй хурал сүмийн газар орохлоор ямар малгай хүмүүсх юм ямар одоо орхимжоо орхих юм тэр бүх юм чинь энэ цаг уур байгаль энэ хүн зам эртний ёс заншил тэр хүмүүсийн бас сэтгэлгээ тэрэндээ дандаа зөгцсөн юмнууд байгаа шүү дээ. Тэгээ тэр одоо яг 70 жил айхтар ингэж үгүй хийсэн ч гэсэн эргээс ирэхэд олон өвгөн лам нар энийг өгнө сэргийх гэж зүтгэцгээсэн шүү дээ. Энэ ялангуяа энэ дөрж өгдөн сахиусыг гунгаач ойлонд 4-р огт анх халахч овсон нам 4-р богд бол залж авчираад гунгаач ойлон одоо ганнын гунгаач ойлонд шүтчихсэн. Энэ чойжин ламын сүмд бол дөрж өгдөн сахиусыг буулгаад шүтэх болсон нарийн түүх бас бий. Тэгээ ингээ ярих юм бол зарим муу хүн буруугаар ашиглах байлгүй хамаагүй ярих юм бол тэгээ амар ясгалан хийдэд бас шүтэж байна. Өөр энэ тэнд шүтчихсэн олон сүм хийдүүд бий. Одоо бол бас энэ манай Монголын бурхны шашны эмгтээчүүдийн төв хандмаа нарын төв тэнд бас шүтэж байна. Тэгээ дээр үеэсээ тэр гунгаач олон шүтчихсэн шүтээний энэ 2000 он гараад тэр өгцөл нь бүгд өөд болоод тэгээд тэр гунгаач олон дацангаас гаргаа хийцэн. Хаан чайсан бөөмд. Хэрвээ битгэд олж авах юм бол тэр шүтээний битгэд шүтмээр байгаа байхгүй. Тэр хайж эвдэлж шатааж байгаагаа оронд шүтэх хүнд нь өгчгөлдөв. Тэр одоо яасан мэдэхгүй. Тэр одоо тэр толгойлж байгаа лам нар л мэдэх багт. Тэгээ тэрийг гаргах ер нь ямар шаардлага байгаа. Тэр сахиус бурхан шүтэж байгаа. Тэгээ уг нь бол чойрын датсан бол лам нар хүн ухаан судлах хэрэгтэй. Ялангуяа тэр 5 битийн суд номлолд суралцсан ном хаялцаа хэлэлцээ энэ мэтгэлцээ гэдэг юм чинь учир утгаар нь суралцах хэрэгтэй юм сургуулийн газар шүү дээ. Тэгээ ийм газар бол лүүжин тавих ч байдаг юм уу? Тэгээ тэр сахиус бурханаа гаргаж хаях ч байдаг юм уу? Ингэх юм бол лам нарын хямар дороотноо тэгэх юм бол тэр цанид чойрын ном буюу гүн ухааны номлолд илгэрч чадахгүй гэдэг. Тэгэхээр зэрэг одоо бол тэр сахиусыг гаргаж хаяад
Тэгээ лүүжин энэ төр тавьдаг хаяа. Тийм болгоцсон. Тэгээ тэр ламар яаж тэгээд тэр номлол сургаал аривчихгүй шүү дээ. Тэгээ гаргаад тэгээд болж өгвөл одоо энэ чойжин ламын сүм дугаа сахиуснуудыг гаргачих юмсан гэсэн хүмүүс ирсэн гэж байгаа. Бүр нэртэй устдаагаа. Тэгээд ирэх биш эн чинь тэгэл яах вэ? Тэр үтгээл энэ сүмийг ингээд бүр нураагаад оронд нь өөр нэг ийм бариулгээд санаа хүртэл гаргасан гэж. Тэгэхээр арайч бас монголчууд яаж ч одоо хүнд одоо итгэмтгий байгаад ямар ч одоо цайлган байгаад арайч тэрэн дээрээ тулахгүй. Нэг бол хэдий мунхаг хэдий одоо буруу үйл хийгээд ч арай тэрэн дээрээ бас тулахгүй байл гэдэг. Зүгээр ер нь бол гунгаачлангийн загварыг бол гаргаад гаргаад хайцсан. Тэгээ болоод энэ амар ясгалангыг яаж гаргах вэ? Одоо ингэсэн далаалын зарлиг гарсанд бол дөрчгдэн загварыг шүтж байгаа одоо энэ дөрчгдэн загварыг шүтж байгаа юутай гэдэг нь нэргүй устгана гэж ийм зарлиг гаргасан байхгүй. Нэргүй устгана гэдэг чинь бол одоо аимшигтай асуудал тэгсэн. Тэрнээс хойш одоо олон яран дээр мин зам юм мява сава гэж төв дээр хэлж байгаа. Мин зам юм мява сава. Нэр төдийч үлдээхгүй гэж. Одоо уулмөргүй. Тэгэхээр одоо хожим хойчин хүмүүс дөржигдэн загвар гэж байсан гэдгийг ч бүр мэддэхгүй болтлоо. Тэгэхээр одоо нэг ийм яриа яваад шүү дээ. Шүгдэн гэдэг бол өөрөө ингээд гоё юм бурхан сахиус үшээ уруу ном юм аа. Тийм учраас энийг шүтсэн хүмүүс өнөө баян явж дараа үедээ одоо нь хоосорч юм. Янз янзын яриа яваад шүү дээ. Тэгээд энэ гол нэг хэлдэг үг нь тийм юм билээ. Дөрчигдэн загвар гэж үтгэлээр их баяждаг. Тэгээ өглөөмөөр өгдөг. Хой төрөлдөө тамад ундаг гэж. Тэгэхээр зэрэг одоо дөрчигдэн загварыг шүтгэхийн хэл дэлхий дээр одоо түмэн шидийн юм шүтэж байгаа үстэй хүн. Зарим хүн ээж аваагаа шүтэн, зарим хүн одоо гал шүтэн, шороо шүтэн, уул шүтэн, мод шүтэн, зарим нь кино жүжигчин шүтэн, зарим нь дуучин шүтэн. Одоо шүтлэг бол хязгааргүй үстэй. Зарим нь бүр интернетийг шүтэж чинь, зарим нь бүр фейсбુકийг шүтэж чинь. Одоо юу гэдгийг тэр шүтлэгч бүр хязгааргүй болцсон байгаа шүү дээ. Тэгтээ амьтны үйлэндээ гэдэг бол хийсэн үйлээрээ л төрөл аавна. Тэрнээс биш одоо чи тийм юм шүтгэлээр там руу явдаг, ийм юм шүтгэлээр тэнгэр рүү явдаг гэсэн сургаал Бурхны номонд лав байхгүй. Тийм гүйсэн сургаал бүр анхлан суралцагчд ч байхгүй. Тэгэл сургадаг сургаал тийм ламж гэж юу н байхгүй. Тэгэхээр зэрэг хүн яах вэ гэхэлэр зэрэг хүн ямар үйл хураасан байна? Ямар шүтэн барилга хийсэн байна? Тэрнийхээ одоо нөхцөл шалтгаанаар үйлээ эдэлж явна. Энэ бол шүтэн барилгын хууль. Галын төлөө өөдөө бадарна, усны урсгал уруугаа урсна. Энэ бол махбодийн шүтэн барилгын зохицол. Энийг хинч зохиогоогүй. Энийг хинч удирдаагүй. Энэ галыг өөдөн бадраа гэж энэ ч удирдаагүй. Ерөнхий одоо ярьж штэ ерөнхийд нь. Тэгэхээр тэрнтэй адилхан амьтныг одоо тэрийн зовой энийг жаргая гэсэн тийм удирдахч эзэн гэж байхгүй. Тэгэхээр Бурхны шашинданд бол ертөнцийг одоо эзэмдэгч эзэн гэж байхгүй. ертөнцийг бүтээгч эзэн гэж байхгүй. Энэ бүгдээрээ махбод шүтэн барилга амгалан хоосны агаараас одоо аянда махбодын зохицлоор ургаж гарч ирсэн. Хий сэтгэлээр энэ орчлон бүхэн үүссэн. Бүх юмыг сэтгэлтэй холбоно. Сэтгэл нь өөрөө байгалийн сэтгэлтэй холбогдно. Байгалийн сэтгэл нь өөрөө хоосон чанартай холбогдно. Ингэхлээр зэрэг одоо бүхэл бүтэн одоо Далай лама өөрөө одоо тэгтээ бидгэд би бол одоо боддгийн ямар Далай лама бид хэдэд ямар өсөг ном заасан биш. Ер нь тэгээд бид хэдэд одоо байгаа миний зүгээр би өөрөөр жишгэд надад байгаа сурсан одоо нэг өөрийн хэр чадгаар сурсан багч гэсэн эрдэм бүгдээрээ өвгөн багш нараас л би өвлж авсан шүү дээ. Тэгэхээр зэрэг заавал одоо Далай ламыг одоо алдартай болохлоор тэрнийг дагаж дуурайж дарцах шиг дарих хэрэггүй ч дээ. Тэрийг одоо алтан ширээн дээр суугаад аль шар хувцыг өмсөд алдар цуугаа мандуулсан болохоор бид тэрийг дагаж болохгүй ч дээ. Бор гэртээ суугаад бор дээлтэй бор цаа уусан бор тэр өвгнийг л биш үтэ шүү дээ. Тэрийг одоо тэр ламнаар ингээд суугаад далаа багш гэж хэлсэн. Далаа багш ингэж хэлсэн. Тэгээ яах ч бид тэдийг айлах гэдэг юм. Тэр чинь манай тэр чи манай нийттэй үстэй юм чи. Тэгээ тэр түрүүн таны би ярьсныг яг гүйцэтгэд хэлчихээ л да. Ягаад дөрчигдэн загварыг шүтгэлээр
одоо баяжаад тэгээд одоо дараа нь там руу явна гэдэг шүү дээ. Зовоод өглөө муугаар өгнө. Тэгээ энийг гарах болсон эдгээр шалтгаан нь болохоор зэрэг ерөнхийдөө Монголын эдийн засаг сайжирчих юм бол бас гүрнүүдийн дотор толгой жоохон өндөнд үстэй юм чинь. Бас жоохон тэрнээс битгэд хилийн дээс алхаад ер нь бол сүрэн дарагдчихэ шүү дээ. Үнэндээ ямар ч улс оронд очиод сүрэнд нь дарагдаад ингээ явдаг шүү дээ. Тийм. Тэгэхээр энэ яг эдийн засгийн сайжирчих уу гэж бас энэ айж идэх хүмүүс их байгаа ах л та. Тэгээд ер нь бол эдийн тэнгэр зөндөө байгаа шүү дээ. Намсраа, баян намсраа бол монголчууд баяжихын тулд одоо учрыг мэдхгүй ч гэсэн хамаагүй намсрын даллага ахуулаад намсраа бурхан бүтээлгээд ингээ явдаг. Намсраа бол өөрөө бэлгийн мэлмитэн. Бисман тэнгэрийн хөвгөн гээд дөрвөн махран зэнийг өөрөө бас бурханы шашны сахиус бас эдийн тэнгэр. Үнэхээр шүтэж чадах юм бол эд баялагийг хайрлна. Ойлгомжтой. Эд баялаг хэрэгтэй. Улс гүрэнд хэрэгтэй. Эрдэм соёлыг түгээхэд эд баялаг хэрэгтэй. Хойч үедээ юм үлдээхин тулд эд баялаг бас хэрэглэн шүү дээ. Бурханы шашинд гэхэлэр заавал бүгдээрээ гуйлахчин болоод бүгдээрээ одоо юучгүй болоод идэх хоолгүй бясалгал хийхлээр тэр бурханы шашин мөн байдаг. Тэгэхээр тэгж арай оршихгүй үстэй. Эрдэм соёл хүн төрлөختний сайн сайхан зүйлсийг хадгалахын тулд тэрийг үлдээхийн тулд хүч хөдөлмөр зарцуулах хэрэгтэй болно шүү дээ. Тэгэхээр зэрэг баяжуулах тэнгэр замбал гэдээ бас сахиус байна. Ингээд байж шүү дээ. Тэгээ тэрийг шүтэж байгаа шүү дээ. Бурханы шашин тунгууд шүтэж байгаа шүү дээ. Эрдэм одоо сүмэж гисэн хайтайхан барих юмсан, ном судрааж гисэн алтаар жуултгой хийвлэх юмсан, үгүй ядахна ямар ч гисэн бэхээр хийвлэх юмсан. Ингээд тэгээд эд баялагийг бүтээхийн тулд тэр сахиусыг бүхэл орон хийдүүд бүхэл бурханы шашинд шүтэж байгаа шүү дээ. Тэгэхээр дорж өгдөн сахиусыг шүтээд яагаад ингээд хүмүүс нь их үйлстэй эд баялаг нь наривддаг гэхэлэр зэрэг дорж өгдөн сахиусын эцэг нь болохоор гааны шим. Гааны шил эдийн тэнгэр. Одоо цогдог марав гэдэг. Тэгээд тэрийг одоо түрүүн зөвхөн одоо 8 дугаар ганцхан шүтэж байгаагүй. Ер нь тэр дээд үедээ цогдог марав гэж бас шүтчихсэн уламжлал зөндөө байсан юм байна. Тэгэхээр яг эдийн тэнгэрийн хөвгөн учраас дорж өгдөн сахиусыг шүтгэхлээр яг эдтэй болж байна. Тэр эдийг эдтэй болж байна. Мэдээж тэгтээ тэр чинь ямар хүнд болох вэ гэхээр ариун тангараг сүжигтэй хүнд бас болно гэж. Зүгээр л одоо даган дөрөөсөн болгоныг бас тэтгэхгүй үстэй. Яаж ч бодсон. Тэгэхээр ингээд баяж байна. Тэгээд эдийн засаг дээшлээд эд хэрэглэн дээшлээд ирэх юм бол одоо ингээд үзэж чадахгүй байгаа байхгүй. За энэ ингээд богчтгол шүтээд тэгээ ингээд баяжчлаа. Тэгээ өхөн муугаар өгч яана гэж. Тэгээд тэр өхөн муугаар өгч яана гэж хэлхийн тулд эднээс өөртөө айхтар үйл хийцгээс олсоо төвдөд. Ер нь бол хэд хэдэн лам нарыг хор өгж өгөөдгээд. Тэгээд тэрийг болохоор нууцлж штэ. Тэгээд манай нэг багш сүүлдийн Швейцарын эмнэлэгт очиод шинжилгээ хийлгээ. За бүх юм нь гараад ирсэн. За энийг бол яриад хэрэггүй. Одоо яриад хэрэггүй. Би гомдол нэхэхгүй. Одоо хоёрын хооронд би тэгтээ тэр ингээд одоо өхөн хооронд заавал бас нэг хүнийг буруутгаад хэрэггүй гэдээ орхижсэн баг. Тэгээ эднүсийг ашиглаад одоо та нар харав тэр лам тэнд тэгээд өгчлээ. Одоо та нар харав энэ лам энд ингээд өгчлээ гэж. Ингэж хэлж байгаа байхгүй. Тэгээд за хэдэн лам тэгээд таал төгсчихсөн ч гэсэн хүний төрөлд орсон хүн ямар ч үхлээр өгч юм боллоо шүү дээ. Өөртөө ч гэсэн адилхан тэр дунд өгч байгаа хүмүүс бас байгаа шүү дээ. Заавал ганцхан ганц нэгэн ламрыг авчиж алчаад тэрийгээ болохоор энэ дорж өгдөн сахиус шүтснээс боллоо гэж хэлж байгаа. Тэгэхээр тийм биш шүү дээ. Миний одоо өвөө бол энэ гунгайч ялан татсан журган байсан, жанцан журган гэж хүн байсан. Тэр бүх юм чинь улсын архивт байдаг юм байна. Хэрэг авах юм бол жанцан журган гэж хүн байсан. Тэр хүн дорж өгдөн сахиус шүтчихсэн. Бас тэр хүний зянда гунгайч ялангийн өгцөл сүлд дамдангаа гэж байсан. Журган байж байгаад энэ шунлаад болсон хүн би 2000 он таалуулсан. Бүгд энэ дорж өгдөн сахиусыг шүтчихсэн. Тэрнээс өөр одоо манай өвөг дээдэс олон хүн шүтчихсэн. Тэгээ заваад өмнө өөрөө шүтчихсэн байна. Тэгээл одоо энэ хүн бидний багш нар ихэд бүгдээр 90 гараа 100 гараа таал төгсдгөөс. Миний өвөг дээдэс, миний багш нар бүгдээр л таал төгсөхдөө суугаагаар л ном ёсоор л таал төгсөжсэн. Тэгэж муухагаар таал төгсөх нь би л олж хараагүй. Тэгээд тэгтээ ер нь хүний одоо үхэл зовлонгоор ер нь хүн тэгэж тийм наргаа хийж
дохуу хийж болохгүй үстэй юм чинь. Тэгэхээр одоо энэ яриа бол ямар ч тийм бурхны шашны яриа ерөөсөө биш байгаа байхгүй. Ямар ч тийм шинжлэх ухаантай тийм яриа бас биш байгаа. Ямар ч тийм одоо нэг хар ухаанаа бодоод үтсэн ч хүн энийг ойлгохоор л юм байж байгаа. Тэгэхээр зэрэг монголчууд сүүлийн үед бол шүтгхэн их байгаа байхгүй. Шүтгэхгүй хүмүүс нь шүтгэхгүй гэж болно шүү дээ. Тэр чинь хүний шашны сүсгийн эрхчлөө. Энэ тэгэхээр яг энэ шүтгэн гэхээр л манайхан бол хүн болгон сүлдээ орж албуудыг ойлгохгүй шүтгэн гэж сайн муу гэж ингээд байгаа юм цаана бол үндсэндээ бас том бодлого явж байгаа юм гэж ойлгож байна тийм үү? Яг нь энэ бол шууд үндсэн шүү. Би яг нь дотор юм том хагарал гэж боддог. Ийм юм байна. Одоо хүмүүс ингээд би түрүү хэлжсэн шашны баг нөмрийг нөмөрчөд улс төр хийгээд ирэхлээр нийт хүмүүс бол шашин чинь л юм биш үү гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол бурхны шажин дотор бол хагарал гэж юусоо гарч байгаагүй түүхэнд. Ер нь одоо энэ шашин бүгдийг харьцуулахгүй эрдэм гэж бодмөрийн зэрэгт богцонхоо номлосон шамнартаа. Шашин бүгдийг харьцуулахгүй эрдэм. Аливаа шашныг доромжлохгүй байх, аливаа шашныг одоо буруу шаахгүй байх. Юу өөрсдийн мэдлэг боловсрол, өөрсдийн шажнал хүн өөрсдөө ариун чигч шударгаар нь авч явах хэрэгтэй, суралцах хэрэгтэй, уламжлуулах хэрэгтэй. Ийм л зарчимтай байхгүй. Тэгэхээр зэрэг ямар үед энэ тэмцлүүд гарч исэн гэхээр шашныг улс төрт бусдын шашин дээр ч гэсэн харагдаж байгаа шүү дээ. Яг ингээд ухаад үзэх юм бол бусдын шашны номлол сургаал яг тэр дотоод номлол сургаал нь бол тийм хэрцгий балмад бүдүүлэг юм ерөөсөө байхгүй шүү дээ. Аль ч шашных дээр. Одоо Коран судар уншаад үзсэн ч тэр, Библийг уншаад үзсэн ч тэр, тэрэн дотор тийм хэрцгий балмад бүдүүлэг ядахнаа үг хэллэгч байхгүй. Утга битгий. Тэгэхээр яагаад энэ тэнд ийм шашны тэмцэл болоод тэгэл энэ ард түмнийг талцуулахын тулд ингээд хооронд нь хагаралцуулаад тэр одоо тийм шашныхан энэ ийм шашныхан энэ дандаа одоо улс төрийн тоглоом хийж байгаа шүү дээ. Балмад хүмүүсийн гэхдээ ухаантай улс төрчид төрийн зөвтгөлтөнгүүд бол хизээч тийм босромог юм хийхгүй шүү дээ. Сайн санаатай, сайн улс төрчид, сайн санаатай төрийн зөвтгөлтөнгүүд байсан учраас л ямар ч гэсэн улс орон гэдэг чинь нэг тусгаар тогтнолтой оршиж байгаа юм байгаа шүү дээ. Хэрвээ улс төр болгон босромог бүдүүлэг муу байсан бол бас тусгаар тогтнол гэж байхгүй болно шүү дээ. Тэгэхээр бол аливаа тэр тусгаар тогтнолыг алдагдуулах гэж гарч ирж байгаа юм бол ард түмний шашин соёлоор нь оролдоно, шашнаар нь оролдоно. Тэгээ сүүлдээ дотор нь орж ирээд хувцас нэмсэд ингээ багийн зүвчэд ингээ явхлаар зэрэг ингээ одоо сүсгтэн олон чинь буруу харлуулж байгаа шүү дээ. Шашин өөрөө ийм юм биш. Тэгээд гадны шашин ч гэсэн хэлнэ шүү дээ. Гэхдээ та нар харжлаа шүү дээ. Танаа бурхны шашин чинь дотор хагаралтай л шүү дээ. Тэгэхээр энэ бол шуудхан хэлэх юм бол шашны хагарал ерөөсөө биш. Зүгээр энэ тийм балмад хүмүүсийн улс төрийн л нэг тийм бохир явуулга байгаа. Тэгээ энэ хүмүүс юу гэж бодож байна гэхээр Монголын шашныг барьчихлаар эдийн засаг улс төр маш амархан. Одоо бидний улс төрийн гарц шатрын нүүдэл Монгол гэж л тооцоолоод байхгүй. Тэрнээс биш ямар ч бод сэтгэлийг бясалгасан ертөнцид уйдахар төрсэн бод сэтгэлийг бясалгасан хоосон чанарын онолыг одоо бясалгасан хүн лам хүн улс гүрний шашин соёлоор үндэстний эрх ашгаар хизээч оролдохгүй ч дээ. Миний багш би олон багш нартай 20 багш шиг шүтсэн 20 багш бүгдээрээ ихэнх нь настай багш нар одоо бол Монголд байгаа багш нар ихэнх нь одоо бурхны орнд морилжлоо. Шинэ залуу үе гарч ирж байна. Тэгээ энэ тийм ганц нэгэн настай багш нар бас би тэр багш нар бол Монголд очиод энэ эдийн засгийн онгаа оролдож юмсан. Ард түмнийг араасаа ингээд нэг дагуулчих юмсан. Ингээд нэг ашиг олчих юмсан. Тэр дунд ингээд зохиж явж байгаад ингээд нэг дөвөөгээд гараад ирэх юмсан гэсэн тийм тоосны төдийч тийм бодол байхгүй. Би тэрийг тийм учраас тийм багш нараар битгэд хүмүүжигдээд тэгээд одоо энэ чинь эднүсийг даган дуурайж нэр алдар олохын тулд хүрэн болохын тулд орж болохгүй ч дээ. Тэгээ ер нь одоо
Далай ламаар айлган сүрдүүлээгээд бид хэд Далай ламыг доромжлоогүй шүү дээ. Далай ламын эсрэг бид хэд үйл ажиллагаа явуулаагүй шүү дээ. Бидэнд ерөөсөө хамаагүй юм чинь. Бид хэдэд хамаатай юм нь юу гэхээр зэрэг аав ээжийн загсан захиас, өвөг дээдсийн сургасан сургаал, лам багшин заасан ном энийгээ бид хэд авч явах хэрэгтэй байна. Мартахгүй авах хэрэгтэй байна. Энийгээ бид хэд улам лавшуулж мэдмээр байна. Мэдснийгээ уламжлуулмаар байна. Энийг ингэж хадгалахын тулд бас нэг сүм богон барих хэрэгтэй байна. Тэндээ байгаа хуучин ном судраа тэндээ залмаар байна. Бурхан дахлаа бас залмаар байна. Энэний төлөө одоо энэ чинь цаг наргүй явж байгаа шүү дээ. Өстэй толгоноос их ажилтай гэж ярьдаг шиг. Тэгэхээр бидэнд энэний хойноос хөөцөлдөж явах, энэнтэй одоо ингэ тэмцэлдэж явах тийм зав одоо байх жишээ нь. Тэгэхээр ингээд бид хэдийг зүгээр ингээд явж идэл хажуунаас одоо ингээд үйл ажиллагааны зогсоолгоно. Гаднаас нь ирж байгаа зочдыг нэрвүүлэхгүй бай. Дорж үдэн цаг шүтж байгаа бол Монголд ирүүлж болохгүй бай. Гэл ингээд Одоо тийм юу байж байгаа. Тэгээд зарим одоо журам шахуу тогтоох гэж яваад байна гэж байгаа. Тэгэхээр ерөнхийн эн чинь албан ажил хийж байгаа. Тийм. Албан ажил хийж байгаа хүмүүс бол тэр чинь юу гэж хүлээж авах вэ энэ чинь. Хэрвээ та нар тамаатан бол та нар тэгвэл энэ засгийн ажлыг та нар хийлдэг энэ чинь. Тэгээд ам нар хүртэл явж гин гэж байгаа байхгүй. Одоо гаднаас ирж байгаа энэ хүмүүст битгий виз үг гээл. Хин ч одоо тэгээд ягаад гэвэл бидний дээр ганц нэгэн лам нар тийм ганц нэгэн лам нар ирнэ үстэй энэ чинь. Тэгээд энэ чинь тэгээд ирлээ гэд бидний бол ер нь бол янз бүрээр оролцсон. Илдээ голцоо далдуур их оролцож байгаа. Яг нь сүүлийн үед бол илээр нэлээд оролцож эхэлж байна л да. Энэ мос одоо ингэж юу шалах вэ гэж бодож байгаа л да. Тэгэл одоо илээр оролцож эхлэв. Сая одоо өнгөрсөн жилийн тэр чинь намаа хүртэл богчдгэргээр телевизээр ярьж лээ. Бүг гэж хэлүүллээгээд ерөөсөө гутрах юм байхгүй. Гол одоо аавын сургасан сургаал бол сайн хэлүүллээ гэж битгий баярл, муу хэлүүллээ гэж битгий гомд. Тэгэхээр тэг орхичж байгаа юм. Яг нь илээр ингэж оролцож эхэлж байгаа юм л да. Тэгээ далдуур бол их оролцсон. Тэгээ далд болгоныг ухах юм бол одоо баасан балчгийг ухах юм бол улмал өмгийн үнэртгээс биш тэндээс нэг ч сайхан үнэр гарахгүй гэж. Тэрнтэй адилхан бид хоёр бол тэр заавал тэр баасан балчгийн сэдв рүү орох шаардлага байхгүй л дээ. Тийм. Тэрийг ухаад ч одоо нэмэр байхгүй. Тэр улсууд хэлсэн, ярьсан, хийснийхаа үүлийг идэх учраас бидэнд бол ерөөсөө тэрний араас хөөцөлдөх ямар шаардлага байхгүй. Тэгээд олон өндөр бол зүгээр шүгдэн гэж юу юм бэ гэдгийг хамгийн гол нь. Тийм. Ойлгуулъя гэж. Би зүгээр тэр ерөнхийдөө ингээд харахаар яг манай өссөн ч хүсээгүй юм бол ингээд нэг юм зөрчил харагдаж байна. Тийм. Уулсаа энэ шүгдэнгүүд ирэхлээр чинь тэр зөрчлийг бидгэд илэрхийлэх ёстой байгаа юм. Зүгээр тэгээ зарим нэг хэсэг нь мухраар одоо энэ чинь богждгэр юм байна гэж дагаад зарим нэг хэсэг нь болохоор зэрэг баяжуулдаг юм байна гэдэг ингээд дагах юм бол тэр чинь буруу л да. Хоёулаа ялгах хэрэгтэй. Энийг ялгаж салгах хэрэгтэй. Тэгэхээр бол ерөөсө гаднаас орж ирж байгаа шашин, улс төр, эдийн засаг, ард түмэн, соёл энэ рүү орж ирж байгаа энэ улаан гарыг бол зүгээр хараад багалзуурдуулж болохгүй шүү дээ. Тэгэхээр иргэн хүмүүс яг хөглөр зэрэг мэдхгүйгээр одоо мэдхгүйгээр далимжуулж өөрсдөө хорлуулах шаардлагагүй шүү дээ. Мэдхэл хэрэгтэй бол. Одоо манайхны нэг юу бол хүн мэдхгүй юм чинь хэн мэдхээ эднээс өөрсдөө тэгж байгаа. Тэгжэл мэдхгүйгээсээ болж ил ер нь хүн өөрсдөө хохирно үстэй. Мэдхгүйгээсээ болж мэдлэггүй харанхуй бүдүүлгээс болж жишээ нь бид хэд одоо энийх айхтар цөмийн хүрдэн, энийх айхтар ойнст хүрд, энийх айхтар цахилгаан хүрд, энийх айхтар одоо хүрдний дэвшилтийн зуунд, тэгээ энийх дэвшилтийн зуунд тэрнээс нь бид хэд бас мэдэх хэрэгтэй болно үстэй. Тэр атом цөм юу гэдгийг. Тэгээ мэдгүй суугаад ивэл үндэснээрээ л харанхуул хоцроо шүү дээ. Тэрнтэй л адилхан сүсэг бишрэл гэдэг зүйл бол өөрөө их ариун нандин маш их эрдэмтэй зүйл. Тэрийг хэрвээ сохлоод хайчих юм бол сүсэг биш, сэжиг болно. Тэгээд сэжгээр дагсан энэ сэтгэлчин бол өөрөө өөрсдөө л ангал руу түлхэх нь үстэй. Ингээд энийг шүтчээснэ болоод аваачаад бурхнаа хээр аваач хайж байгаа хүмүүс зөндөө байна. Хийдэд авчирж өгч байгаа хүмүүс зөндөө байна. За тэгээд зүгээр шүтгэхгүй бол бас нэг болно. Догомжилж л ерөөсөө болохгүй юм. Аливаа юм тийм биз дээ. Бид хэд ч гэсэн ер нь мэдэх хэрэгтэй. Аливаа бол улс үндэстнийг үндсээр нь юм уу, шашнаар нь юм уу, арьс өнгөөр нь юм уу тэрийг дормжилж гадуурхаж болохгүй ч дээ. Тэгээ би заримдаа боддог юм. Бид хэдийн одоо энэ амьдарч байгаа 90 100
зарим нэг хүн одоо ингээд гостэ бижэд ингээд зангаатай ингээд ярьж байгаа ингээд одоо та нар ингээд бодох хэрэгтэй шүү дээ. Та нар 21-р зуунд амьдарч байна. Соёлт иргэн шилд байгаа шүү. Битгий малтаар гэж. Надад тэгээ заажсан юм би. Тэг ингээд би тэр үеэс бодлоо л да энэ соёлт иргэн шил 21-р зуун гэж юу хараад ингээ хараад исэн чинь хүн төрлөختсөн дээрцэн юм ерөөсөө гарахгүй байгаа байхгүй. За яг хөө техникийн дэвшил бол хүний сэтгэлээс гадна байна шүү дээ тэр чинь. Яг хол сэтгэлээс зохиосон ч гэсэн сэтгэлээс гадна байна. Тэгээ ингээ хараад хахад бол одоо энэ шүгдэн зохиосны асуудал бол ерөөсөө энэ соёлын хувьсгал арилаагүй байгаа байхгүй. Нөгөө хилэмгдүүлэлт, нөгөө арьс сүмний үзэл, нөгөө нэг айхтар үндэстний ялгуурлан гадуурх тэр үзэл чинь арилаагүй улмал явж шít. Тэр шүгдэн зохиосыг нэрийгөө устгах гэдэг чинь өөрхий мань мэтийг бол тэр утгархоо шигч үзэхгүйгээр л ингээл арчхал байхгүй. Тэр 4-р далай ламыг монголчууд тодруул одоо Монголоос тодроод 5-р тэр бүрлгүүд агж онцон манай далай лам гэж шүтчихэж хиний сэтгэлд ямар далай лам арчхна. Миний бор цай уугаа сууж исэн тэр бор гэрт сууж исэн өвгөн багшаага би далай лам гэж шүтэж шít. Хүмүүсийн далай лам өөр ээж болно шít. Одоо сая та бүхэн ярьсан шүгдэн сахиулсан ярианаас үүдээд энэ үзэгчид юуг нэг ойлгож авах вэ гэхлээр зэрэг яг багцлаа. Чи нэг багцныг ойлголт хүн тусгай. Юу вэ гэхлээр зэрэг энэ сахиулснаас үүдээд бид хэд энэ унтаа байдлаар байж болохгүй. Сэрэх хэрэгтэй. Аливаа ямиг тодорхой оюунаар хардаг байх хэрэгтэй. Ялангуяа өөрсдийн энэ шашин соёл, өөрсдийн өвөг дээдсийн зам заншил энэ түүх шастар энэ бол маш нандин зүйл гэдгийг олж харах хэрэгтэй. Энийг бид хэд ирээдүйн үед түгээхгүй бол ингээд унтраачих юм бол зүгээр л одоо бусдын хоол бол. Тийм учраас эндээс юу харагч юм? Ерөөсөө чигч ариун арт түмэн байх хэрэгтэй. Чигч ариун арт түмэн байх юм бол ерөнхийд нь одоо иймэрхүү мэтийн яриа орж ирэх юм бол энэ бол өчүүхэн яриа. Өчүүхэн зүйлээр эднээс тоглох гэж оролдож байна. Энийг бол дорн няцаа. Ард түмэн чигч ариун байх хэрэгтэй. Шашин өөр эрдэм соёлоо хөгжүүлэх хэрэгтэй байна. Залуу ламнар, залуучууд бол өшөөл их суралцмаар байна. Улс төрийн жигсэн ариун шудраг байх хэрэгтэй байна. Төр төвшин байх хэрэгтэй. Тусгаар тогтнол гэдэг бол ямар ч очрын хавтан чулуунаас ч илүү хатуу байх хэрэгтэй. Тэхийн тулд ерөөсөө ард түмний өөрсдийн оюун мэдлэг хурц байх хэрэгтэй. Чигч ариун байх хэрэгтэй. Эрхэм үзэгчдээ манай нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Тэгээд бидний сэдв бол өөрөө их чухал бөгөөд гүн гүнзгий утгах чартай сэдв учраас энэ яриа маань бас цааш үргэлжлэх байхаа гэж найдаж байна. Анхааран үзсэн та бүхэнд баярлалаа. Баяртай. Галаридын цаг. Улс төр, нийгмийн эдийн засаг, боловсрол, соёл шинжлэх ухааны салбарт та нөлөө бүхий эрхэм манлайлагч нь мөн үү? Тэгвэл Галаридын цагаар хамтдаа анализ хийж зөв гарцыг эрэлхийлье.